Номинес. Синдер. Номинес. Синдерса. Номиндер. Сэги. Синдер. Бидний Notes podcast. Юу бацхан. Бидний Notes podcast-ийн улаан ширээний яриа. Улаан микрофон гэдэг шиг улаан ширээний яриа нэвтрүүлэг маань үгээр хэлж байна. Та хоёр чи улаан хувцас. Харин тийм ээ өнөөдөр тийм ээ штэ ой. Өнөөдөр харин яг ингээд таарчлаа. Хүмүүс багаараа ажилладаг хүмүүс өөр л үү. Улаан хувцас гэж хэлээг угсаа баг байхгүй гад. Бид хоёр нэг реклам гэх юм уу нэг юм промошн бичлэгэнд ороод тэрнийх нь гайд нь улаан хувцас гэдгийгсэн. Тэгээд ингээд ингэсэн байгаа шүү. Тийм тэрээс банг ингэж нүрээ боддгоо байгаа шүү гэж. Нилийн бодлогчин гэхдээ нилийн шингэчихжээ. Шингэсэн байна уу? Йоо заашгүй. Окей, за тэгээд өнөөдрийн зочноор та бүхэнтэйгээ маргадыг уулзуулж байна. Маргад маань бол дархан байгаа. Маргад ирдэн тий. Тэгээд та хэд бас бичлэгнүүдийг нь бас үздэг байх Instagram дээр зөндөө гоё бичлэгнүүд рилүүд хийдэг. Тэгээд би бас сайхан олж мэдээд сайхан нэр олж мэдсэн шүү дээ. Айгу харамсалтай. Тэгсэн чинь авраа харсан чинь 26,000 байгаа шүү дээ тий. Аль хэдийн үү? Тийм би бүр ингээд би ямар гоё хүн олоод нээчвэ гэж бодсоохгүй. Тэгээ ороо харсан чинь 26,000 байгаа шүү дээ. Өө за гэж. Би олж нээсэн чи малга гэдэг. Тийм би олж нээгүүл юм байна. За гэж бодсон. Тэгээд өөрийнхөө тухай гоё тавч нэг гоё танилцуулаад өгөөч бид нарт. За намайг маргад ирдэ гэдэг. Тэгээд дархан мэрэгчлээ. Юу яасан дархан гэгээд тэгэхээр хүмүүс тийм асуудаг байхгүй чи яасан юм уу удам юм уу те өвгөөсөө сурсан эсвэл хүнээс сурсан уу тийм үү те урлан сургалттай ойлголт юм байдаг байхгүй. Уг нь Монголд бол яг институтын одоо дархны уламжлалт дархны мэргэжлийг бэлтгэдэг тийм хэд хэдэн газар байгаа коллежууд байгаа. Би болохоор Сүүсийн харьяа дөрсгөлгээ гэх юм дархны хөтөлбөрийг яг төгс юмсан дээд боловсрол гэсэн үг шүү дээ. Тэгж дархан болсон. Тэгээд юу яах юм аа жоо төгтөөд байхгүй ингээл хүмүүс ингээл нэг одоо яан ч гэдэг нэг урт цагааны нэг юм ойлголт өгдөг шүү дээ. Йоо яг тийм. Тиймэрхүү ойлголттой л байгаад байна. Тэгэхээр нэг жоохон яах гэдэг юм шиг те хийх гэж байгаа юм шиг. Дархан уу гэж мөн зарим хүмүүс болохоор нөгөөтгөө хийж байгаа юм уу тэргэлдэг. Тэгэхгүй энэ ч бас нэг бит бус юм уу тэгчтэй уламжлал ингээд авч явж байгаа. Тэр доктор бас бахархалтай аль мэрэгчлсэн гэдэг шүү дээ. Надад бол тийм болохоор дуртай ажиллаа хийдэг. Тиймэрхүү л товчхон ажиллаж. Сонгосон шалтгаан нь ер нь юу вэ? Юу вэ шүү? Тэр нэг завуур ихнээс нь ярьчих уу? Тэг. За. Уртын цагт гэдэг. Тэ манай дөрөв дэх зочин Брюс Вейн. Юу яасан? Би нэг багтаа гуайрал нэг дотроос юм хатгадаг хөвч нэг юм өөрийн мэдлэг ингээл нэг юм хийгээл. Тэгээ хайчлбар зураг мургийн дуулан явал. Чаавас нэг гартаа юм байгаа ингээл олж нэх гэл явуулсан юм шиг байна. Аав ээж ч айгүй дэмждэг ш. Тэгээ явж байгаа 10 жил төгсөх болохгүй. Тэгсэн чинь би архитектор болно гэдэг юм. Мөрөгдөлт олцсон хэдэн. Тэгээд шалгалт өгөөд яасан чи яг архитекторынхаа би чи юунаас Эрдэнэтэд юу өгчсэн шүү дээ. Тэгээд яг муу сурдаг юм чинь чадахгүй шүү дээ нөгөө хуудас авч чадахгүй тэгээд ямар ч байсан тест орох хэрэгтэй гэдэг ойлголттой. Тэгээд тест орохдоо юунд ороод юу гэдэг вэ тэр чинь халаалтаагаар сэлгэлт. Одоо үндсэндээ тийм мэдэн шүү дээ хоёр. Тэр ангийг авснаа 2 дугаар курсээс ИБУ руу ордог. Үйлдвэрлэлийн технологи. Биш үйлдвэрлэлийн иргэний барилга. Бүтээц. Тэгээд юм тий. Тэгээд эр чинь бас л муу сураал нэг илүү жил мэл сурцсан юм аа 5 жил сураал. Тэгээд үндсэндээ инженерлэхгүй юу? Хэдэн онд лээ? Тэр чинь 15 он л гэсэн үг л дээ. Төгссөн жил нь. Тэгээ нэг үеийнхнээсээ нэг жил хоцорсон. Тэгээд нөгөө муу сурдаг үлэрсэн амтэн чи ичээд нөгөө найзуудаас ингээл жоохон холдож малтал. За тэгээ яг өнгөрсөн нэг юм төгслөө. Тэгээд юу яасан? Нэг 2 жил. Тэгээ яг нэг 5 жил дээр чи оюутан байхад ингээл нэг
ажил хийгээл дадлага тэрэгэл явж явах нартай болвол. Тэгээд нөгөөдөлтэйгээ найзлаад нэг 2 жил барилга дээр ажиллахгүй. Тэгээд барилга дээр ажиллахаар хаач очсон би осолт ордог. Тэгвэл ч бол нэг шороонд болгочтой юм уу нэг дээрээс тоос мос нуураа. Ямар амар юм. Хүчтэй тэгэл. Тэгж явж байгаа бүр нөгөөх нь хайлшраад ажилдаа яваасаа жоохон нэг байдаг шүү дээ. Тийм болчихсон. Тэгээд нэг хэсэг лааз өшгөлөхгүй юу ерөнхийдөө. Тэгэл амжиргаа гэл янз янз юм хэрэгүүлнэ шүү дээ. Тэр үед нь юу яах вэ? Косплей хийхгүй юу? Зүгээр л хобби тэр чинь нөгөө хүүхд байхад нэг хийдэг байсан юм ингээл гар захнаал зүгээр сууж чадахгүй юм хийж эхлэв. Аниме эсвэл хүүхэлдэйн кино тоглоом юу гэдэг вэ? Марвелын дөрүүдийг л голдог байсан. Тэгээ нэг та хоёр одоо харж байгаагүй л бах та тэр нэг төмөр хүний бүтэн хоёгийг дуулгамуулах тань минь хийгээд өөр өмсүүд төмрөөр биш ээ. Кардонор л косплей шүү дээ. Тэгж мэгээл нэлээ өчгсөн. Тэгээд одоо тухайн үед ч косплей нэх хүмүүс мэддэггүй байлаа. Цаасаар хийсэн ажил мөнгө олохгүй тодорхой боллоо. За яах вэ? За нэгэн тэгтээ би гараар юм байвал надад кафе байна. Гоё байна. Тийм болохоор энэ ер нь хайтай юм бэ гэж бодож байгаа. За тэгвэл гар урлалын юм уу? Юу мөнгө олж болох юм? Тэгтээ гараа л хөдлөх шүү дээ. Тэгсэн чинь үн тэтэл энэ төрөөс байна. Тэгээ гүйж үдж байгаа үн тэтгэлийн үйлдвэрт ажилд ороод. Тэгээд амжилтын ажил дээр нэг 2 жил гарч ирлээ. Тэгээл ер нь ойртоод эхэлж байгаа хгүй. Тэгээд ингээ бодоод аавын эмээгийн ярьдаг ус юм санахаар өвөө дархан байсан гээл тэгдэг шин. Тэгээд одоо хатгадгийн байлгүй гэж л боддоо штэ. Тэгээд 2 жил орчим дамжлага дээр байж байгаа. Тэндээс ч үгүйсэн ялч үл ингээ гаццсан юм чи. Нэг л юм хийгээл гарч. Ерөнхийдөө технологийн ойлгоцсон яаж хийдгийг. Ой нөгөөч явчихлаа. Маш. За. Тэгээд ажилласаа гараад баримлын урланд очиод таньдаг залуучуудтай баримлын урланд. Гэтэ би ч одоо энэ төрөлх хурлын тухай юу ч мэдэхгүй явж байгаа байхгүй. Урлаг талаас нь нэг хараагүй л яваад исэн байж тий одоо ерөнхийдөө л нэг юм явж байсан энийг хийх юм бол надад таатай байна. Гэж бодол яваад байгаа. Тэгж байгаа нэг баримлын урланд нэг 6 сар орчим боллоо. Тэгээ ковид мовид залгаад ирээл ерөөхдөө гэртээ орчихж байгаа шүү. Тэгээ нэг гэрийнхаа өөрийнхөө бууланд ширээтэй. Тэгээ үнтэй л одоо бөгж хийдэг жижигхэн стаптай болт. Тэгээл юмнууд хийж өгсөх. Тэгээ нэг тэр үед чинь нэг Instagram аяг гэдэг юм аа өөр юм биш. Тэгээ тэрийг бандуулаад байхгүй л. Тэгээд юу яагаад ковид залгаад энэ тэрийгээд ингэж жагаад ер нь саяхан одоо нэг 4-5 жилийн өмнө л болж байна те 3-4 ч юм уу ковид 7-8 жилийн өмнөөс ирчихэж байгаа. Ковид чинь 7-8 жилийн өмнө болсон юу? Гэхдээ ковид саяхан тэгээ нөгөө энэ хугацаа чинь нэлээд урт яваад байгаа шүү дээ. Яг дараал мотой зүгээр хамаагүй дээ. Тэгээд явж байгаа энэ чинь юунд очиж байгаа ингээ баримлын урланд очиод юм хийгээд үзэнгүүт тэр мэрэгжлийн хүмүүсийн хажууд би ингээд юу ч мэдэхгүй ингээ түүх яваа. Яах вэ? Энийг хийгээд гэх гэхээр мэдгүй чадахгүй юм чи. Тэгэл юу ч ойлгомжгүй санагдаад ингээл хүнээс асуухаар ингэж хийчих гээл тэгэхээр за ямар нэг хийдэг арга байх л ёстой ихтэй тэрийг би мэдэхгүй болохоор чадахгүй юм. За сурах. Тэгээд тэгэл гүччихвэл дөрвөлхөд орчиж байгаа. Тэгээд 4 жил. Энэ удаад л онцорсон. Яг сонирхолтой юм аа тий. Тэгээд яг нэг 29-т сургуульд орж байгаа юм чинь юу гэсэн үг. Бас тийм. Шал өөр аах. Нилээ амьдэрсэн. Тэгэл дархан болсон юм да. Вау. 15 онд TC-ийг төгссөн юм байна тий тэр анги. Яг адилхан төгссөн юм шүү. Тийм бид хоёроос 15 онд төгссөн. Нөө тийм үү? TC нү. Хоёлаа бид хоёр ч 5 давхарт байсан байхгүй. Бид хоёр архитекторууд ч шүү. Танах 4 давхарт байсан уу? 3 бидтэй. 3 юм. Үгүй бусд инженерүүд хамаагүй. Бид хамгийн дээр нь. Хамгийн дээр нь гэдэгээс Та чинь нэг юм уу орон зураг мөр гэдэг тэгсэн бэ? Баримл бас ордөө шүү. баримл ард байсан тий. Тэгвэл архи ангийн оюутнууд ингээл нэг зураг зураал яваад байгаа юм бас жоохон яашт яасан гоё юм аа ингээл нэг битүүх хатархдаг л байлаа. Гоё маа гоё гэхдээ одоо бол илүү болсон. Тийм. Яг пашн ямар чухал вэ? Дуртай юм хийх, мэрэгчлээ зөв сонгох амар чухлыг бас харуулж идэг. Гэтэ магадгүй заавал ингэж явж ижил олох хэрэгтэй байсан байж бас магадгүй. Тийм миний тохиолдолд тийм л байсан.
Одоо нэг бусад хүмүүс эртхэн олчихсон байлээ тий. Би ч одоо 11 жил мэл Зочиг яасан ба штэ. Хоцорсон ба штэ. Тэгэл одоо ингээ нэг 21-2 төв хүчиг сэтгэх бас хэцүү тий. Бах вэ? Болж л. Гэтэ дүүнэртэй л найзууд байгаа гэсэн үг шүү дээ. Одоо хамт төгссөн нэг үеийнхэн гэсэн үг шүү дээ. Тэд нартай хамт төгсөж гоё. Ангийн өхтөд нь баг 10 дүүл тарах гэдэг нөө. 11 дүү. Тэгэл тэгэхэр чинь баг үе мултчих гэдэг байна. Шал өөр сэтгэл хийтэй. Шал өөр юм боддог те. Хүсдэг юм юм. Зарай өөрчим шиг л байдаг. Гэхдээ ерөнхийдөө жавхлангаа бол сонсдог л. чи минь намайга матччва. Чи зочингууд нь хамт очих нь наача илүү ингээд огцон үйлдэл хийж магадгүй шүү. Тийм үү. За. Жоохон юм биш. Цочихгүй байж айгүй хичээж байна. Би нэр нөгөө косплей хийдэг гэж яснаас нэг Look TV-гийн Look TV-ийн 10 сарын 31, 11 сарын 1, 11 сарын 2 буюу энэ 5 хагасны бүтээсэнд Passage гэдэг одоо юу байгаа штэ арт музей март одоо юу олчлаа штэ. Урлагийн гоё заал болчлоо штэ тий. Тэр зааланд тийм haunted house аимшигын байшин болж байгаа юм билий тэр заал маань тэр чигтэй. Тэгээд 11 сарын 31 10 сарын 31 11 сарын 1 2 ингээд яг тэр haunted house буюу тэр зааланд гоё тийм янз бүрийн аимшиг киноны тийм юунууд байх юм билий. Тэгээд cosplay гэдэг яриас хандлаа. Cosplay авчих хэрэгтэй юм. Үгүй тэгтээ зүгээр очиад зүгээр такса төлөөд л орох юм билээ. Тэгээ ороод яг тийм нэг яг тэр аимшиг киноны яг юун дотор ороо. Яг энэ цочиж мачаах юм. Цочоож мочоод тэгэл яг одоо яг тийм аимшигын киноны дүршиг хүмүүс ингээ байж мэж бэлдсэн тийм нэг гадаадын Америкийн haunted house шиг хүмүүс ингээд тий. Тийм бол монголчууд бол шууд зохиж авах тий. Тэгээд тикет нь Shopee цэгийн мен дээр зарж байгаа юм билээ. Та бүхэн Shopee цэгийн мен л ороод haunted house-ийн тикетийг аваад энэ 5 хагасны бүтэнсэнд гоё Halloween-ийн баяраараа тэмдэглэнгээ орж үзээрэй, сонирхоорой. За. Жинэр юм уу юм. Эрэхтэй. Тэгээ Bruce Wayne гэдэг нэртэй байна. Тийм, Bruce Wayne нэр тийм юм байна тий. За чи яв. За бид гоо юм аарлаа. Бид гоо. Чиний томато нэг цаг байгаатахаар. Мовцоо ярьлаа. Баярлалаа. Айгуу гоё сонирхолтой бас зам бий. Туулж энэ төрсөн байна. Би тэр хамаг асуултуудаа хойлоо бантан ингэ нутгаа ичлээ. Тэгээд нөгөө өөрийнх нь нөгөө рилүүд дээр нөгөө нэг архитектурын ордер янз бүрийн тийм архитектурын юмнуудыг аягүй гоё ярьд юм лээ. Тэгээд тэр үедээ архитектураар сурч исэн болов уу, яаж исэн бол гэд бодсон байхгүй. Гэхдээ ер нь архитектурт ер нь аягүй дуртай юу тий? Амар дуртай сонирхолтой байд юм шиг байна тий. Тий, одоо ямар таал архитектор болно гэдэг бодолтой явсан байх тий. Одоо тэр ер нь мөрөдөл нь байгаа юу? Ер нь за яах вэ гэж бодож байгаа юм. За яах вэ? Тий, одоо тэгээд сонирхож л явъя гэж бодож. Тэрийг сурах цаг үлдсэн гол тий. Харин тий. Архитектор болсон бол яах байсан бол тэнцсэн бол тохоо үед хэдүүлээ хаансан байсан бахтаа гэж. Тийм байж тээ. Хэдүүлээ нэг анги болохсон биш тээ. Дээд курс ч юм байна. Дээд курс тээ. Нэг 5 жил сурсан. Тэгсэн бол гүнийг ойлгохтой болохгүй байсан баг. Одоо бодоход тэгээд ямар ч байсан одоо ингээл бидний иргэн тойронд баригдаж байгаа Улаанбаатар шинээр баригдаж байгаа шингууд бүгд л тэгэл одоо баг манай залуучууд хийж байгаа ажлууд үү шүү дээ. Ялгаа байхгүй. Тэгэхээр ядчил сонгодог барилгын тухай миний ойлголт одоо энэ төвшөнд байх ч юм уу ч юм уу байхгүй. Тэгэхээр бол энэ баг онсон баг. Нэр сонгодог барилгууд гэснээс драмын театрын ордер айгуу сонирн байдаг шүү дээ. Тэрний талаар бичлэг ч юм уу хийжсэн үү? Морин толгойтой ордер байдаг шүү дээ. Хийсэн мэсэн баха тий. Хийсэн мэсэн үү? Тэр амар сонин тий. Хоёр ч видео байдаг. Тийм тэр нөгөө тухайн одоо юу баг шүү дээ. Монументал чимэглэлийн үйлдвэргэлүүд үү шүү дээ. Тэрний уран бүтээлчд донд нөгөө ганц эмхтэй баримталжсэн гэдэг дамдам байгаа. Тэгээд дамдам байгаа эскиз байсан гэж ярьдаг. Эмхтэй архитектор. Ваа, тэрийг бол мэдээгүй. Баримлж байхгүй. Баримлж. Тэгсэн чинь сүүлд нөгөө оч хоёрын ярианаас сонссон чинь хин чимэд дугай, архитектор чимэд дугай 8 шаргыг нөгөө Чингис хааны 8 шаргыг ингээд л ямар нэгэн байдлаар бэлгэлч юм болж оруулсан. Тэгээд дөрвөн талдаа 8
Юутай. Тэгээд 32 болчихдог юм уу гэж бодох шин тийм. Яг үгүй нүүрэн талдаа бол нүүрэн талдаа хэрч үнцэндээ хойдталтай гэсэн үг. Нүүрэн талдаа гол хаалган талдаа 8 байгаа нөгөө. Тэгээд нөгөө хэд нь болохоор зүгээр яг тулаас өрхтэй байгаа юм биш шүү дээ. Чимгэллийн хагас багнууд байгаа. Тэгээд 2 толгойтой гэсэн үг шүү дээ. Нүүрэн талын багнууд бол 4 толгойтой яг Коринфийн. Одоо нөгөө нэг роллын оронд л хийж байгаа шүү. Тэгээ нэг цорын ганц манц гэл манайхаа яриад идэх шүү дээ. Мөрний одоо дүрс оруулсан. Цорын ганц байхаа тий. Тэр үлээс сонио шүү дээ. Үгүй багшин дэд зүртэл байж л байгаа шүү дээ. Оо тийм үү. Тэгээ хамгийн анхны юу чинь цорын ганц гिचээ гэж хаа. Мөртөө одоо нөгөө мөрний толгой дүрслсэн баган ч юм болохоор тэр Ромд байгаа шүү дээ. Марс бурхны сүм үү байдаг юм бэ. 2000 яа Пегасус л гэдэг. Тэгэхээр нөгөө Пегасуса болонгууд дээр нь тавиад тэгээд мэдээж Акантус нь явж байгаа. Тэгээд морины далавч чинь өөрөө тэр Акантусынхаа хэлбэртэй маш гоё зохицол ингэж хийх. Туркд бас байдаг юм байна лээ. Тэгээд багшин дэддүүн драма театртаа нэг тэгэхээр цорын ганц гэж хэлэхэд би бас ингэж боддог байхгүй. Дэмэл юм байна л та. Хэрвээ цорын ганц гэд нэг хүн хэлчлээ те. Тэнгүүт гуруулаа тэрийг одоо мэдхгүй яг тэрэнд итгээд ингээл нэг гадаадд ч юм уу явж байгаа. Одоо архитекторуудтай би сууж штэ. Тэнгүүт та хоёр ингээл гадны нэг мэрэгчлэлтэй ирсэн чи оо өстө манай цорын ганц тэнд л одоо дэлхийн цорын ганц байгаа багна гэд тэгсэн чинь шараа олно өстэй. Шараа болох юм байна харин тийм байна. Нэг бол нэг нөгөө би тэгээ ярьцсан яг. Мэдхгүй гэсээ болоод нэг юм хитрхи хийрхэлч юм шиг харагдчих гад. Тэгэхээр тэрийг залруулсан л дээр юм шиг надад санагддээ. Би яг тэрийг хэлсэн л дээ. Тин цэцэг навч дүрсэлж байгаа юм чи ер нь юу ч дүрсэлж бас болно штэ тий. Юм байна л та. Тэгээ хин нэгэн анх удаа морьтой юм шиг ганц Монгол ус морьтой юм шиг анхных нь байхгүй юм байна л та. Би их өнгөрөө ярьсан. Би нэг хинт ярьсан санахгүй. Гадны үнд ярьсан юу? Гадны үнд ярьсан. Уус ингээд Монгол Улаанбаатараар ингээ явхаар бас их ярих юм надад бол айгу цөөхөн санагдаад идэв. Тэгээ яг хөө тэр мэр бол ингээд айгу онцгой санагддаг байхгүй. Социализмын үед ингээ бид нар классик барилгууд барьсан байна шүү дээ тий. Тэгтээ ингээд хэдийгээр архитектор нь ч юм уу цаанаас зураг нь Оросоос ирдэг ч юм уу Германаас ирдэг ч юм уу тийм байсан ч гэсэн бид нар Монгол юм айгу их шингээх гэж оролддог байсан байна. Монгол архитекторууд нь нэг юм гадны барилгын чим шиг тэг классик барилга чим шиг тэгтээ бас Монгол барилга чим шиг тэрийг айгүй гоё шингээдэг байж гэл би ярьдаг юм л та. Тэр нь бол ихтэй Монгол морь гэл ингээл Монгол ордер гэл тэгэж ярьдагтай бас хамаагүй босолохгүй юм байна. Юуг мэднэс дээр Коринфийн толгой яаж үүссэнийг нэг сонин домгууд байгаа гэдэг шүү. Мэдгүй шүү дээ. За олж мэдэрээ. Оо ярьж өгч байх шиг байсан тий. Тэрний тухай рил хийсэн байсан тий. Тийм үү? Тийм үү? Гүү хаа. Үгүй юу? Гүү хаа. Үгүй юу? Гэхдээ нэг юу яасан гэд Коринфия гэдэг нэртэй охин байсан. Нэг л домгон л тоо. Охин байж байгаа залуу охин. Тэгээд бас гоо сайхан байхан байсан юм байна. Тэгээд нас уртсан гэдэг. Тэгээд ихсэ нэг ийм хайрт одоо баскет гэж саксын дотор ингээд хувцсан хийгээд ингээд тавьсан юм шиг. Тэгээд тэгсэн нөгөөх нь ингээд даваад ингээд унжиж ингээд рол шиг хоёр талаасаа ч юм уу тэг шимтэй ингээд унжицсан хувцсан тэр нь жоохон замбраагүй. Тэгээд тэрийг өргөж гаргаад нөгөө эзэнд байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр гудамжинд тавьчихгүй. Тэгсэн чинь нөгөө Акантус гэдэг нэг тийм навчтай ургамал байна шүү дээ. Тэрэн дээр л ингээд тавьчихл дээ. Тэгээд хугацаа ингээд өнгөрсөн Акантус доороос нь ингээд ургасан байгаа ч тийм. Тэгээд эндээ ингэсэн Акантус ургацсан тэгснэ ингээд сагсан нэг тийм хөвтэйхэн хэлбэртэй байна. Тэгсэн чинь тэрийг нэг зураачч гэдэг баримталч гэдэг лөө харснаа. Энд ямар хайтах юм бэ гүтээ. Гингүүт. Хайтах болчихлоо шүү дээ. За тэгвэл энийг одоо багны толгой дээр явж тавих юм бол гоёлох нэ. Чигдэх юм уу. Тэгээд нөгөө нэг Коринфиан гэж нэрлсэн гэл. Тэгэл яг янз янзын л юм байдаг л. Тэрийг эрэгтэй эмэгтэй гэж бас нэр ялгаад байдаг би лөө. Тийм доор Йон хоёр чинь тийм шүү дээ. Нэг нь эрэгтэй нөгөө насан турсан эрэгтэй насан турсан эмэгтэй тэгээд Коринфийн багны одоо нөгөө тэр модулийг л ярьж байгаа юм л та. Харьцаа нь болохоор ерөөдөө залуу одоо гоо сайхан эмэгтэй хүний идеал бий. Тиймэрхүү юм нэг одоо дүрслэлээр ингэж хийсэн гэлт шүү дээ. Хараа одоо яг энэ асуудал одоо нөгөө түрүүний архитектор байсан бол гэхээр
бид одоо Монголын орчин үеийн архитекторуудын хамгийн том тулгараад байгаа миний бодлоор асуудал яг Монгол архитектур, Монгол орчин үеийн архитектур гэж юу вэ гэдэг нэм төөрөгдөлд орсон. Тэг мэдхгүй, мэдэж чадахгүй нэг юм монголчууд ч анханасаа байшин барьдгүй байсан. Сүм хийд юм уу гэхээр бас хэцүү. Гэр гэхээр яг л Монголын хамгийн яг Монгол архитектур. Гэтэ бас л дэлхийд гэр амьтаа нүүдэлчин хүмүүс зөндөөл байсан. Бүгдээрээ л ерт буюу гэртэй байсан. Тэгэхээр бас яг Монгол архитектур мөн үү биш үү гэл орчин үеийн архитекторууд одоо яаж Монгол юм хийх үү гингүүд л хээ уулзууд хийгээд байж бас болох ч юм уугүй ч юм уу. Тэр чинь яг архитектур бас мөн үү биш үү гэл. Эсвэл яг нэг морин хуур шиг барилга. Тэгж бас болохгүй шүү дээ. Тэр чинь хаан баригсан гэлээ. Харин хаана нэлээ нэг газар баригнаал. Тэр нэг юуны тэнд онгоцны бодлын тэнд спортын орны тэнд гэж ярьж байсан. Одоо ихтэй бодлааха. Биш Баянгол шиг бодлын орнд тахгүй юу? Наадам центрийн орон дээр шүү. Тэр чинь Бадтулгын ажил байсан юм аа. Тэгээ Баянгол шуудлын оронд гэж. Үгүй ах тэр морин хуур шиг байсан. Тийм. Харин тийм. Нэг гоё лифттэй л байхаас. Амар урттай. Толгоороо очдөг. Тэгээ нэг сонжин болдог ч гэсэн хүзүүгээр явсаргал толгоороо. Тэгдэг дээ. Морин хуурнаас тэгэл нэг хүзүүгээр явсаргал толгоороо очдөг юм. Харин тийм. Яг тэр Монгол архитектур гэж одоо өөрийн чинь хайт юу вэ? Тоо ер мэдхгүй бол би яаж мэдхий. Эсвэл өөрийнхөө Дахин хүнээстэй одоо архитектураас бол одоо Монголд яг одоо байгаа барилгуудаас хамгийн за энэ нь бол яг гоё Монгол архитектураа гэж би хэлж чаднаа гэсэн гоё тийм өөрийн чинь туртай барилга байгаа юм. Барилга байгууламж. Гэхдээ яг одоо тэр гэж хэлчихэд хэцүү шүү дээ. Гэхдээ хамгийн юунд үлдсэн арай нэг гэр сүм юм гэдэг шүү дээ. Дашчуулан арай ойрын жишээ л надад санагддаг. Тэгээ нэг гоё юм гэр шүү дээ тэр чинь ингээл харахад. Явуулахаар ингээл дөрвөн байгаа та. Тэгэл туургаараа ингээл Монгол зурагтай яг хав шашнил юу гэдэг л урлаг байдаг л та. Тэгэл ингээд луу энтер сэлж гисэн тэ ерөнхийдөө бас нэг 20 жилийн өмнө гэдэг л 20 гаруй жилийн өмнө янзлаад сэргээсэн гэдэг тэ. Одоо сэргийн сурлах ажлыг үлээд нэр чинь маш сайн хийж байгаа шүү дээ. Яг л тохоо үеийнх нь материал одоо юу гэдгийг будгаа яаж болох юм. Шорон будгаа ашигласан байж та одоо юугаа бэлтгэхдээ зургийн талбайгаа бэлтгэхдээ одоо ят тэр үед юу байсан тэр болгоноор бол сэргээсэн л гэж ярьдаг. Тэр нь бол нэлээд урт хугацаа зарцуулсан ажлууд. Тэгээд бас би нэг хүнээс сонссон юм аа. Юм мэтгэл хүмүүс юм. Тэгсэн чинь дашчуулан болохоор одоогийн хүүхдийн урлагийн яг зүүн хүрээ хүүхдийн урлагийн байгаа тэр бөөрөн дээр байсан. Юу ч юм болохоор одоогийн байгаа дашчуулан ч юм болохоор юу циркийн байр байсан гэл нэг тийм юм яриа гарсан. Зөөцсөн гэж юу? Эсвэл одоо нэрийн сөлсөн гэж юм. Тиймэрхүү юм ярьсан нэг хүн. Гэхдээ би бол бас тэр яг нэг үргэлжлэхгүй л байна. Яг нь тэгэл тодруулах л өстой. Нэг л хүнээс сонссон юм чи тэгээ өөр хүнээс дахиад асуух хэрэгтэй. Архивд очиж бас харах хэрэгтэй. Тийм тий. Судалгаа. Олон их сурвалжаас л баттай болох хэрэгтэй шүү дээ. Чиний дархны одоо ажлуудад ер нь дийлэнх нь юу эзэлж байна? Түрүүн чи бас ингээ мэрэгчл ажил хайгаа явж байхдаа бас мөнгө их бодсон гэдэг чинь шүү дээ тий. Одоо яг чиний хүсэж байгаа мөнгийг олж чадж байгаа юу эсвэл тэр нь хамаагүй болцсон уу? Хөөж мөнгө шин чухал л гэ. Олдгоо гэжгүй тэгэл. Яг би ч нэг сүүлийн хэдэн жил сургууль сураад тэгээ хажуугаар ингээл амьдрал гээд явахаар чинь нөгөө нэг цагаа хуваах шаардлагатай. Би ч өөрөө бас цагийн тэр юу гэдэг лээ зохицуулт муутай хүн юм шиг байна. Тэгэхээр тэрийг бол нэлээд бас бодилсан. Тэгээ одоо бол ингээд яг зөвхөн ажилдаа төвлөрөөд явж байгаа болохоор айтайхан болцсон шүү. Яг дуртай байна. Тэрийгэ хийгээд одоо айтайхан болж эхэлж байна. Би ч сая 6 сард төгслөө шүү дээ. Ууц. Тэгээд ёстой бодог хангалчлаа шүү дээ. Дөн шинэхэн оюутан шинэхэн ажлын талбарт гараад шинэхэн байгаа. Амьдрал дээр гарлаа. Дийлэнхтэй үнэт эдлэл орох уу? Тэг хийж. Ер нь би яг юунда хөөмөлдөх туртай. Хөөмөл гэж юу лээ? Sorry. Металлыг л хөөгүүлэн гэсэн үг. Одоо ингэ хавтгай металл байлаа гэж бодоход нэг талаас нь ингэ түлхэж одоо өөрт хэрэгтэй формыг ингэ гаргаад авчих шүү дээ. Тэгээд
эргүүлж харуулаад нөгөө хонхоцсон байгаас чи яах юм бэ? Фулган болоод ирлээ. Юу юм бэ? Тоглоом нь. Тэгээд хонхоцсон байгаа хэсэгтээ нөгөө нэг лава дүүргээд эргүүлж харуулаад тэгээд нөгөө талаас нь хөөж зөхөд засах нь шүү дээ. Тэгээд ерөнхийдөө релефтэй төстэй гэж ойлгож байна. Тэгтээ шал өөр л дөө. Хив хийгээд тэрэндээ зутгаад тэгээд тэрийг гүү биш. Дахиад эхлэх үү? Дахиад. Яг хийгээд гэхдээ ингээд ийм одоо энэ ингээд хавтгай мэт. Тэгээд дотор нь лава хийх нь шүү дээ. Тэгээд лавагаа эргүүлж харуулаад тавьчихар чи нөгөө өндөр хэсэг нь наталтаа гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр тэрийгэ буцааж цохиод өөртөө хэрэгтэй формуудаа л тэндээс гаргаж авах гэсэн үг байхгүй. Тэгээд өнгөлдөх ч юм уу эсвэл патина тавьдаг ч юм уу. Тэрийг юунд ашиглах юм? Чимэглэл юм байна. Чимэглэл. За тэгэл одоо нөгөө хамгийн ойрхон за бүс үж болж байна. Имэйлийн тий би нэг тийм марц өмсний сав хийчихсэн ингээд хөөмлөл дөө хоёр ингээд уушиг. Тэгээ ингээд гол суцсан ингээд бич нэлцсэн ингээд хоёр уушигтэй хоёр уушиг руу гол тамхиа ингээд сууж. Харах болгондоо дарамттай тавигдах нь шүү дээ. Өвдөөл байгаа юм шиг. Тэрийг хийгээд ер нь бас тамхи багтчих шүү. Тийм хөөмөлдөө ер нь бол дуртай. Ааха. Тэгээд юу л дөө илүү захиалга авдаг гэсэн үг үү? Тийм. Захиалга бас нэг хийдэг юмнууд нэг шүтэн алуудын байдаг шүү дээ. Одоо манайхан ч одоо бидний үеийн залуучууд гэх үү? Нэг юм ерөнхийдөө сэргээд дээ шүү дээ. Тэр нэг язгуур юмнууд нь гэдэг юм уу? За ингээд бөө тэнгэр үжилтэй тэр талын шүтдэг нь бол тийм. За бурхны цаашнаа шүтдэг нь бол тийм. Гэтэл бүгдээрээ нэг юм тахилтайг өнгөр бата амтрал байдаг шүү дээ. Тэгээд тэгэхээр хүмүүс ирдэг. Тэгээд ингэж хэлсэн яг ийм л юм хийх хэрэгтэй гэж юм. Одоо хөдөлгөөн нь ямар байх хэвтэй юм те. Өнгө нь ямар байх хэвтэй. Нэг бол тийм одоо муур унтсан байх хэвтэй. Арайч муур гэхгүй л те. Арслан нэг бол одоо юу ч байдаг нэг тийм юм унтсан байх хэвтэй. бүрд дээр нисэж байгаа ч юм уу те. Тэг нэг бол зүгээр яг шовууч гэдэг юм. Тангард мэртгэл нэг тийм юм байдаг. Тийм л юм одоо ингэж хэлэх хэрэгтэй байна. Тэгээд ганцхан багш та. Тэгээд одоо чи хийх үү? За би одоо хийлгэнс тэр ажиллал ирж байгаа. Тэгээ яг нөгөө захиалагчийнхаа хүслийн дагуу эхлээл зураг зураал эхэлнэ л дээ. Зураг зураа заавалж нэг харуулаад болохгүй үл янзлал яг энэ нь юм байх хэрэгтэй гэсэн. Тэр нэг залуучуудын юу гэдэг юм сүсэг, шүтлэг. Тэр нь ингээд сэргээ. Тэгэл тэр чин хийлгээл авч очивол хоймортоо дахилдаа юу ч байдгийг өнгөрөө андаа ч юм хийгээд хөшиг урдууранд очиж ш. Тэгэл хинч харахгүй юм болно гэсэн үг. Тэгээд урд нь одоо зул асаадаг бол асаадаг. Одоо ямар нэгэн юм өгүүлдэг бол өгүүлдэг. Тэр үедээ л нээж харуул. Ер нь бол айлуудын нэг тийм хүнд харуулдаггүй одоо нэг тийм шүтэн юм л гэсэн. Тиймэрхүү ажлуудтай нэлээд ажилладаг. Тэгэхээр нөгөө нэг би нэг дархныхаа ажлыг нэг хил гаргаж харуулахгүй байгаа. Уг нь би харуулмаар л би нэг иймэрхүү юм хийж чаддаг. Тэгсэн чинь тэрийг би харуулах надад тийм байна тийм. Ер нь бол ирэх байхгүй бол. Тийм байна. Чич баг өөрөө тэрийг хүнд харуулахгүй ингээд гэртээ далдхан тавьж яхад би нэг хийсэн гэвэл шалгахгүй болж байгаа. Портфолио бүрдүүлэхэд аюу хэцүү юм байна тий. Тийм тэгэл одоо зургийг аваад л үлддэг байх та. Зургийг авахгүй би бүр авчих юм бол би нэг хийсэн хүнд харуулчих гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө тэр чин нандин шүтээ мөтэн одоо эрхэм юм байгаад байгаа учраас тэгээд за яах вэ? Харуулсан ч ялла байсан ч ялла. Тэг хүмүүс олж мэдээд одоо тэр чин найзтай хилдэг ч юм уу амаар дамжиж ёстой сургаар сургаар дамжиж маркетинг хийгддэг байх нь хуучны юм шиг. Хуучны харин тийм. Би нэг сайн дархан биднэ гэл. Тий. Тэгээ би ч нэг тийм гоё төвшээ. Юу яадаг штэ. Одоо ингээд хамаатнууд захнар махнар авахнар. Манай энэ уран дархан мархан гэлдэг байхгүй. Цагаан сар маруулдаг шүү дээ. Ингээд чи халтчаал. Манай энэ уран дархан. Тэгээ би уран humшээ. Ер нь бол. Дархан. Тэгээ дархан л гээ. Одоохон тэгээ уран болж болох байх. Ерөнхийдөө төрөлхөрлөгийн элдв чадваруудыг энэний цаана нэг онол байдаг учраас тэрүүгээр нь ингээд чадвараа хөгжүүлэх боломжтой гэж багш нар бол хэлдэг. Тэгээ тэр нь ч бас худлаа биш юм шиг. Тэгээд уур чадвараа хөгжүүлэхийн тулд галзуу юм шиг ажил хийдэг.
маш их дадлах хэрэгтэй байх тий. Тий. Тэгээд одоо нүдэн анжсэн ч багш бол ингээл надтай юм ярил өөртөө шаараад ингэж захтал ингээд л согчлол байгаа ш тэр чинь нөгөөх нь яг л ямар хэлбэртэй болох хэвээр тэрүүгээр болж л. Тэгэхээр тэр чадваруугаасаа тэгээд цаг хугацааны ирэхээр суудаг юм шүү. Тэр яг нэг юм бүр ингээд бүр яач ч болохгүй авьяастай залуучууд байдаг штэ. Тэдний дэргэд энэ төр очих юм бол би зүгээр Брюс Уин шиг л байна. Манай ингэж гисэн нэг юм уран зургийн хичээл ороход бүр ингээд тасарцсан зурдаг хүмүүс амар мэдрэмжтэй зурдаг хүмүүс байдаг. Яг ингээд зүгээр хараад тэрийг цаасан дээр нэг юм урлагийн буулгаад байгаа байхгүй тий. Би бол яг за энэ хэсэг бор байвал яг ингээд яаж иж байгаа тааруулаад нэг боровтрал юм хийднэ гэхээс тэр нэг юм тэр зургийг нөгөө зургийг харахаар яг импрешн үүсээд байгаа байхгүй. Нэг юм мэдрэмж бараг ингээд салхин ингээд мэдрэгдээд цагаагаар нь юм байх шиг байна. Гэрэл мэрлэн нэг юм жинхнээсээ тусч муссан юм шиг. Тэгвэл минийх яг ингээд сүүдэр гэрэл хоёр нь бүрэг гэх нэг салцдаг. Тэгээд за ер нь бол яг зурдаг хүн гэж бас байд юм шиг байна гэж би бодгцсан. Хичээвэл би очихл байх л та. Гэхдээ тийм бас төрдөг юм санаацсан төрцөн төрмөл яг юмуд байдаг те. Би түлхсэн үү уучлаарай. Чис ирэх юм болоо нөө. Танай дархны анги хэдэн хүүхэдтэй байсан бэ? Энэ салбар маань ер нь хөгжиж гин үү? Хөгжиж байна уу? Эсвэл хаягдаж байна уу? Манай анги хоёул байсан. Ангич шиг. Манай ангийнх надаас 10 дөө мөө гэдээс нийлх байгаа шүү. Гэхдээ бид нар чинь техмээр л найзалцдаг гэсэн юм. Уран баримл, уран зургийн чаа. Уран баримлын техмгүй явчихдаг гэсэн. Тэгээд тэр дундаа ингээл юм оруулж дархан орчин үе маань маригч маань талаар төгс. Керамик энэ орчдөг л. Тэгээл явчихдаг ш. Тэгэхээр нэг хэдүүлээч юм дээ. 15 зургуулаа өгдөг юм уу? Бүгд бүтэн техник чинь одоо манай үйл гэсэн үг байхгүй тийм. Тэгээ ангидаа яг дархны хөтөлбөртөө бол бид хоёулахнаас. Тэгтээ маш гоё. Анх орсон хоёулаа орсон. Тэгээд 100% төгссөн. Хоёулаа төгссөн. Тэгээд хичээл дээр ирцэн дээр бол ингээл хоёулаа байж бол ирц бүрэн байд. Нэг л байхгүй 50%. 50%. Тэгтээ 50% гэдэг чинь бүр хангалттай таа байгаа шүү дээ. 200 хүүхэдтэй анги. Тийш мич тийм байдаг шүү дээ. 100 хүний ганцаараа бараг төлөөлж. Тэгээ тиймэрхүү тохиолдол ингээ багш магш чинь одоо юу гэдэг чинь би багш байсан бол миний одоо энэ хайрлж авдаг заадаг мэрэгжил хоёрхан хойдондоо байвал сэтгэлээр ундаг байсан болоо. Чи сэтгэлээр ундаг байсан уу? Тэгээ ундаг байт. Хэцүү. Гэхдээ тэгэхээр заримдаа бол тэр чинь одоо сурч байгаа оюутны хувьд бол нэг юм гоё л доо. Давуу тал болж магадгүй байх. Тэр чинь амар VIP ч л байгаа. Тэгээ одоо ингээд бараг л VIP ч. Бид хоёр оюутан байлаа гэж бодоход чи ингээд бид хоёртай сууж байгаа шүү дээ. Тэгэхээр 100 хүн чамайг шалгааснаас бид хоёр ингээд хойлох нь мох юм бол юм олж авч чадах нь амгүй байх. Гэхдээ бас яг багшаа тэгж нэх айхтар ноолоогүй тэгэл бас нэг байдаг штэ оюутны юм. Хөгшин оюутан ч гэсэн тэгэл тийм л шин да. Гэхдээ сурах юм сурсан. 10 жилийн оюутны нийлэлд 10 жилийн дараа гэсэн чинь 100% эрттэй. Хоёулахнаа эртсэн. Ангийн дарахтай байсан заяа. Хоёул. Жамуух ангийн дараа байсан л та биш. Оо вау, жамуух гэдэг нэртэй дарах юм уу? Пүүх зөө. Meant to be. Нөгөөд нь бас маргад ирдэг. Тийм ээ. 10 жилд чулуу хэлээ юу лээ. Чулуу л та. Чулуугаар тэгтэл юм хийж болно шүү дээ. Чулуу уралт бид металл. Дархан гэл тэр хөөрөг мөрөг гэл хүмүүстэй гэдэг. Тий, тэгэхгүй. Чулуу одоо яг хийж болно. Гэхдээ халшраад байд юм аа. Чулуунаас огт нөгөө барьж үзээгүй. За яг шигтгэн энэ төр бол ийгээд засаад яаж болж болох. Гэхдээ чулуу чинь ингээл бас л нэг өөр техник. Баримл одоо нэмдэг бол чулуу мод энэ төр чинь ингээл хасах техниктэй бол явдаг юм бэл. Сурах юм нэмчих гээд ахгүй өмнөхөө яа хийж байгаа ш. Дахиад нэг юм сурах гэвэл хэцүү шүү дээ. Тэгээд зөө. Металл гэдэг гэхдээ бүх төрлийн металл орох уу? Мөнгө, алт, зэс. Тэгээ өнгөт тэгэл хард төмөглөг гэсэн. Бүгдээрээ гэхдээ бас өөр шүү дээ. Металл ч амар зөөлхөн төлөв биш ээ. Алт ч амар зөөлхөн билүү? Мөнгө нь амар зөөлхөн билүү? Тэгээ алт зөөлөн мөнгө зөөлөн. Мөнгөийг чинь бид нар өөрсдөө ингээ ичдэг үстэй. Цэвэр мөнгө байвал хийгдэг. Буруу юм ярьж шоолж болно шүү. Гэхдээ зөв юм яриад байна. За ашиг яг энэ одоо юугаа яриад байна гэсэн харцаар. Тэг яг нөгөө материал судлал гэсэн үг л дээ. Тэг хийж л байгаа юм чинь тэрийг нэгт мэддэг байх хэвээр.
Тэгэхгүй бол одоо хамгийн анхны гацаалтын тэхэлнэ гэсэн үг шүү дээ. Нэг ингээд ажил их боллоо тэнгүүт би тэрийг богино хугацаанд одоо өөрийнхөө чадхаар л гэсэн үг хамгийн богино хугацаанд хамгийн одоо сайн чанартайгаар хийж дуусгах ёстой. Тэхийн тулд одоо захиалагч ямар материалаар хийлгэх вэ? Тэгвэл за мөнгөөр хийх юм бол мөнгөөр хийн, мөнгөөр хийхэд яаж ажиллах юм? Ажлын дараа одоо ямар өнгөлгөөгөөр дуусгах юм те? Зүгээр ингээд гэлтгнуулаад өнгөлөөд орхих юм уу эсвэл өнгийн өөрчлөх юм уу? Яг мөнгөн дээр бол нэг 3 өнгийн битийн энтер явдаг байх жишээ нь. Ингээд тэгэхэд зэсэн дээр яадгийн, гуйлан дээр яадгийн, за ган дээр ч юм эсвэл төмөрөн дээр яадгийн. Тэрийг мэддэг байх хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхээр материал судлал маш чухал. Анхны суурь нь болж өгдөг. Ер нь бол багш нар яг эхний нэг жилд тэгэл нэг бол ингээл төмөр ингээл зүлгүүлээлээ. Нөгөө амтлуулаад байна шүү дээ оюутанд. Тэр чинь ингээ 1 мм гэдэг чинь ямар амар хол зай вэ гэдгийг л ойлгож авах хэрэгтэй шүү дээ. Маханда. Тэгээ одоо ийм талбайтай яг ийм жиг тавтгай талбай. Тэгээд энийг чинь 1 мм ингээд жигд хусаатгаа гэдэг чинь өөр хүнд даалгаварлцдаг байхгүй. Маш хатуу материал аваад шүү дээ. За тэнгүүт юун дээр зэсэн дээр нэг өөрчлөлт юм дээр арай зөөл металл. За мөнгийг бол ингээл тэр чинь өөр үнэтэй учраас алтыг ч юм уу. Ингээ хусаад ах нь хаашаа. Тэгэхээр ямар өөр арга байна уу? Илдэж нэмгэлэх юм уу? Яах юм тэл ингээл. Тэгэхээр нөгөө материалуудтай эхлээд харьцаа сурчих юм бол дараа нь одоо даалгаврыг маш түргэн хийж дуусгах гэдэг шүү дээ. Нэг одоо нэг иймэрхүү сахиус маань одоо ямар хэмжээтэй гэдгийг бас мэдэхгүй байна л та. Гэхдээ хэр их хугацаа ордог бол янз бүр л байдаг. Хэмжээнээс хамаарна. Хэмжээнээс төвшил эдрээс хамаардаг байх. Төвшил. Ер нь бол нөгөө юу хамгийн анхны одоо модель байгаа шүү дээ. Тэрийг бол зарим нь бол жишээ нь нэг юм танка маягийн нэг юм хавтгай тэг хөмлөн одоо юу гэдэг ч юм уу байдаг шүү дээ. Тим ажил байна гэх юм бол тэрийг хийчих болж байгаа. Шууд хөмөлдөж болж байгаа. Тэнгүүт бүтэн одоо баримл гэдэг шүү дээ. Тим баримлыг байх юм бол одоо баримлынхаас одоо нөхдүүдээс тусалцаа авах нь шүү дээ. За чи ихлэ баримлын чих модель нэг чих тий. Тэгээд хэвийг аваад цутгаад ингээд металл болоод гараад ирэнгүүт тэрэн дээр нь би ажиллах юм. Одоо ажиллах нь шүү дээ. Шигтгэн хаана байх юм? Мөнгө модгны ямар байх юм? Тэргээл ажилтдаг гэсэн. Тэгэхээр бас дамжлагууд болон янз бүр байгаа гэсэн. Би бол тэр чинь нөгөө юугаа хийхэр чинь баримлыг анхны модельтэй ажиллах гар чинь тэгэл нэг юм атомын ч юм уу нөгөө тгийн ч юм уу алдаа гараал эхэлнэ гэсэн. Баримлын мэрэгжил бол шал тустай юм. Тэгэхээр яг одоо миний би яа чи нэг ийм төсөөлсөн юм байна. Бурхан шиг л юм төсөөлсөн. Чи тэгээд төсөөлсөн үү? Үгүй би жижигхэн тийм юм иймэрхүү юм төсөөлсөн шүү дээ. Би бүр нэг ийм завлаас бурхан тийм юм. Би сая ингэж мэнгичгээр зэглэсэн. Тийм шууд нэг тийм юм хийчтэй юм байна гэвэл. Гэхдээ тэр хэмжээ янз бүр үж болно. Л доо нэг юм 50 см өндөртэй. Одоо дүрслэлийн музей дотор ингээл нэг өндөр гэгээний ажлууд гэл байдаг штэ. Хамгийн том нь хаашийн 65 см өндөр юм лөө. Суугаа болох юм. Гээл тэгэл тэр чин доотлын нөгөө нэг бадмад нэгэл тэр шавар томлолцоор тэгэл гих мэтийн юм дээр бол хуцаа шаардна. Гэхдээ тийм ажил руу бол ганцаараа ороод тэгрэм орлохгүй л да. Нилээ хэдүүлээ тий. Тийм байна. Тэгээ ер нь бол хүмүүс бол юу яштэй ямар ч захиалах сайн аль болох богино хугацаанд л авахыг хүсдэг. Тийм газ гэлдэг. Өө чи нэг сарын дотор наатаа шатж гэлдэг. Юу ярьдаг юм баахаа наа чинь гэл. Тэгэл ингээд бүхэл одоо процессын тайлбарлаа шүү дээ. Эхлээд ингээд тэгээ дуусна гэл. Үгүй тэгэл нэг хідэн залуудууд ялцуултаа гэл. Тэгээ заримдаа бол үнэхээр одоо нэг тийм тэгэхгүй бол манай нөгөө хэн өглөө гэл. Тэгдэг тийм байдаг хгүй юу тийм. Одоо наа хийхгүй л бол наасч нахгүй л бол манай өмглээ гэдэг. Одоо ингээл хоногор л баг ингэж байна гэл. Хэцүү шүү дээ. Яах юм бэ? Үнэхээр хүн өгөх гэдэг бол тэгэл тэр хурдан хийж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгш амар дарамт ямар хэцүү бэ те. Тэгэл одоо хэдэн залуучуудаас за бүгдээр ингээ тэгээд одоо хэнийгээ ч гомдоохгүй сайхан хугаал авъя те. Тэгээд зардал гарна, ашиг гарна тэгэл тэрийг сайхан хугаал. Тэгэл нэг сайхан ажил дуслаа бол хоёр пиг бичтэй. Нэг ажил авчаад тэр ажлаа хийж чадаад дахиад давхар ажил авдаг юм байна те. Ер нь нэг ажлаа дуусгаад яг
давхар явдаг ажлууд байгаа. Давхар явдаг ажлууд байгаа тийм. Тэгээ яг нөгөө хамгийн анхны зургнаас эхлээл за яг энэ мөнгө гэхэд нэг багцаа гарч штэ. За энэний хажуугаар энийг хийж болох уугүй юу? Нэг бол энийг хойшлуулъя, бүр болий гэдэг юм. Давхар ер нь явцдаг. За 3-аас дээш бол хэцүү. 3 бол хэцүү. 2 бол гайгүй. Материалаа одоо ер нь хаанаас авах вэ? Металл. Үгүй одоо металлыг одоо хаанаас авах юм? 100 айл 8 шарга юу? Алтмалтыг одоо хаанаас авах вэ? Нин жаатна. Цагаанаас. Одоо би ингээд өөрөөс чи одоо бүгд хийлгүүлье. Би яг алтан бүгд хийлгүүлье гэвэл би алтаа өөр авцрах уу? Эсвэл яаччлна. Яаччлах юм тий. Энэ одоо энэ уртцагааны энэ совд төв гэдэг байдаг шүү дээ. Нэг өндөр цагаан саарл баш мөн шүү дээ. Яг уулзар дээр өгдөг. За. Тийм. Тойрлоо. Тийм. Алтмалт зараал ажиллах шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд дээрэмтхөө. Болохгүй шүү. Тавгсан шүү. 2-3 айгүй олон юунууд байдаг тийм. Тэгээд энэ чинь дарахны одоо ингээд багаж тоног төхөөрөмжүүд юу гэдгийг туслах материалууд зардаг дэлгүүрүүд байгаа шүү дээ. Морьтой тэргийн юу лээ тэрхтээ морь юу лээ өхөр тэрэг яа. Өхөр тэрэг чи уран зураг л та. Тэр хав гэсэн үг үү те. Тэний яг замын баруун талд. Замын баруун талд ихтэй урталтай. Дэлгүүр явж болно. Тэгээд энэ тасганы явган дээр нэг үндсэн дэлгүүр нь юм. Тасганы явган дээр нэг. Тэгээд наанд хиний нэг сувдагч юм лөө. Дэлгүүр байгаа. Түрүүний асуултан дээр дэлгэрүүлээд ч юм уу хариултаа авъя. Энэ салбар дархны салбар маань одоо 2 оюутантай байна гэж тэгж. Ер нь сонгоосоо гэж залуучууд ер нь яагаад сонгохгүй байна? Яагаад сонгоосоо гэж хүсэж байна? Энэ ер нь юу болоод байна? Чиний хувийн салбараа хөгжүүлэхэд хүмүүс яагаад үнэлэхгүй байна гэдэг чинь энэ салбар бас нэг тийм түгээмэл ойлголт биш байгаагийнхаа л байх л та. Одоо архитектур дээр бас их ижилхэн хүмүүс газ зураад өччих чамд амархан л байдаг үстэй л гэдэг юм л та. Тэгээ нэг юм 200 м квадрат юм өгснөө ахт маргааш эрэхтэй гэдэг юм одоогоор байдаг. Тэгэхээр энэ мэрэгчлээ сайн мэддэггүй болохоор үнэлэгдэхгүй байгаа болохоор ийм асуудлууд гараад байгаа юм шиг. Тэгэхээр энэ бас дархтуудыгаа үнэлэхгүй нэг юм арай өөр байр сууриас хараад байна уу? Ямар учиртай яаж энийгээ бас авч явах уу? Бас уламжлал гэж юм бас байгаа гэлтэгж штэ тий. Гоё асуулт байна. Юу л доо монголчууд дархчуудаа бол бүр маш хүндэтгэлтэй ханддаг юм баггүй. Одоо ч тийм бүр тийм байсан. Тэр ямар ноёдуудаас үлээ дээр судалтай гэлтэгдэг байлаа шүү дээ. Тэгээ харсан биш тийм байсан гэлтэгдэг. Саяхны хүртэл тэгэл энэ дархчул чинь нэг юм хоймор руу очиж суудаг тийм. Гэрт амьдэрдэг багт тийм хоймор гэж байна шүү дээ. Тэнд очиж суудаг гэрээжний дэргэд ч юм уу ингээд байдаг. Одоо ч гэсэн ингээд уран гоё юм хийдэг гартаа уртаа тийм хүмүүс ингээд хүндэлдэг. Би ч гэсэн ингээд хаяа нэг уран биш ч гэсэн айл амтанд очиход тэгэл айтайхан л одоо байх гэдэг шүү дээ. Залуу хөнгөлтгөө тэгэл хастаа хүмүүс ахмад хүмүүс гоё хүндлээлөө энэ төр гэлдэг. Тэгэхээр нэг талдаа сургалтын одоо юунд байж магадгүй хөтөлбөрийн асуудлууд байж магадгүй. Менежментийн ч юм уу. Тэгээд дүрслэх одоо яг энэ мэрэгжлийг ингэж одоо мэрэгчлэлтэй бэлддэг их сургуулийн одоо академик боловсролыг олгож байгаа мэрэгжлийн боловсролыг өгж байгаа газрууд байна гэдгийг хүмүүс мэдгүй байгаа юм. Тэгээд өнгөрсөн хавар Монголын дархчуудын анх дугаар чуулган гэдэг юм болсон байхгүй. Тэрэн дээр өштэй 21 аймаг одоо улсын хэмжээндээ 3700 хэдэн дархан гэлээ байна. Бүртгэгдсэн байгаа байхгүй. Тэгээ бодоод үзэхээр 1000 нэг дархан байх чи. Тэр ер нь бол зүгээр хангалттай л тийм байна. Зах зээл байхгүй жоохон багс шүү тийм. Тэгсэн нөгөөх нь ингээд нөхдүүдийн яриагаар сонсоодсэн чи ямар статистик ингээд яаж нэг ийм тоо гаргаад ирсэн гэдгсэн. Мэргэжлийн үнэмлэхтэй хүмүүс одоо үндсэндээ ямар нэгэн сургалтаар ч юм уу тийм юу коллеж ч юм уу тий. Сургалтаар тийм одоо мэргэжлийг эзэмшсэн хүмүүс байх гэдэг. Яг одоо дээд боловсрал биш гэсэн үг үү? Сургалт курс суусан ч юм уу тий. Тэдрийгээ бас оруулаад биш тэднийг оруулахгүйгээр. Тэгээ коллеж их сургуулийн боловсрал гэсэн. Тэгсэн чинь манад ийм байдаг байхгүй. Заавал одоо
сургуульд сурч тэр юу байх албагүй. Энэ мэргэжлийг эзэмших гэдэг шаардлага алгаа гэдэг нэг тийм намайг хайждах юм уу? бодолтой хүмүүс бас байгаад байна. Яа гэм бэ одоо чи дархан заяа. Бүр өвгөн дархан. Тэгсэн чи бит хоёр чам дээр ирээд хадгаа тавиад сүвтэж үтг юм. Барьж ирээд за та надад ингээд симпай гэх юм шүү дээ. Эрдмээ заагаад өгөөч. Ингээд яг энэ урлагийн сургалтаа яваад тэгж явж байгаа хүмүүс бүр амар олон бохгүй юу. Тэгээ ботхоор юу 3000 4000 дархан гэж чинь 17 онд лүү 16 онд лүү бас нэг судалгаа байсан. Зөвхөн Улаанбаатарын хэмжээнд том жижиг нийлсэн 2000 орчим дархны урлан байна гэдэг тоо гарч ирсэн. Тэр болохоор энэ гандангийн юунаас байлуу да. Тэр шашны урлагийн сургуулийг үүдэг. Тэр вакцинаас тийм сонсогдсохгүй. Тэгээд бодоход нэг урланд угаасаа нэг хүн суухгүй байхгүй. Бэг гэхэд хоёулаа гурлаа. Зарим газар бол тавуулаа гэд ботхоор тэр чинь шал өөр тоо гарах гэдэг. Тэнгүүт баг биш. Хүмүүс энийг сонирхоогүй. Сонирхол байдаг юм байна шүү дээ. Энд нөх хэрэгцээ нь байгаа байхгүй. Тийм байна. За зүгээр үндсэндээ эн чинь одоо уламжлалт гар урлал гэдэг ангилалтаа ингээ багтаж яваад байна л да. Ягаад тэгэхээр энд Монголын одоо дархны одоо энэ урлалд активизмыг нэг их тэгж холиог. Ерөнхийдөө өөрөө яаж хөгжиж ингэж боловсрч ирсэн. Энтгэхээс төвдөөс бутанаас ч юм уу ингээд нэг юм соёлын нөлөөнүүд ингээд ороод байсан. Ерөнхий нэг юм дорны урлагийн одоо хээний зохиомжууд зай талбай зохицуулалт яадаг тэр юмнууд ингээд яваад байсан. Гэхдээ яг активизмтэй бол тэгж учиргүй ингэж холилдож хөгжиж арай амжаагүй байгаад л баг шүү. Тэгэхээр энэ одоо дархны энэ урлал маань өөрөө уламжлалт ингээ гар урлал Монгол дархны урлаг гэж сүүлийн үед яриад байна л да. Яг энэ хэвээр байх юм уу эсвэл одоо дэлхийн классиктэй нийлээд өөр цаашаага ингээд явах юм уу тий. Хин тэрийг ингээд салхийг оруулж ирэх юм. Бас салхих гэдэг чтэй. Тэхийн сонирхолтой л одоо яг та эдийн маань чинь хөөмөл тэг яг одоо Монголд дээр үеэсээ ингэж хийдэг байсан одоо техникүү энэ бас хамгийн эртний одоо тийм музей өөрөө урлаг сонирхдаг, түүх сонирхдаг юм шиг санагдаж байна. Манай хэд орж ирж байгаа юм шиг. Тэгэхэд яг хизэнээс яг энэ одоо яг түүхэн баримл түүхэн юмнуудаас харахад чимээг орж ирээ суучих. Тэгсэн би ширмээ ялаагүй. Хизэнээс ер нь ингээд яг иймэрхүү гар урлалууд түгээмэл харагдаж эхэлсэн бол Чингисийн одоо юмнуудаас Баатруудаас тэр үеийн юмнуудаас манай Баатрын хувьд болгоод ер нь хүнд байж болдоггүй байсан гэж би бодоод байгаа хгүй. Яагаад гэвэл байнга хурдтай морин дээр яадаг те тэгэл ном сумных юм яадаг гэсэн чилээ. Би нэг юм дээр нэг сургалтанд сууж байсан чинь ингээд энэ дээрээ нэг юм төмөр нэг юм сони юм сэрээ шиг юм хийчдэг байсан. Тэгээ тэр нь ямар учиртай вэ гэхэд ингээд зэвсэг мэвсгээ чинь биш зэвсгээ ингээд ном сумаа ингээд хоёр гараараа барьсан тохиолдолд мориныхаа жолоог тэр төмөрнөөсөө ингээд биерээ жолооддаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэрэн жишээ төмөр байдаг ч юм уу тий. Тэгэхээр амар сонирхолтой олдрууд олддог байх тий. Тэр одоо дархтууд л хийдэг байсан байлгүй дээ. Яг хөө тэгэл амар зунгаар алдвал асуучлаа. Дархчул одоо тэр юмнуудыг чинь за тэгэл зэвсгнээс эхлээл хамгийн анх бол одоо багжаар л эхэлсэн баг гэж би төсөөлсөн. Зэвсгнүүд сэлэм мэлэм мэдрээс те сумны нөгөө юу муунаас л эхлэх байлгүй дээ те. Тэгээ нөгөө заах хүү нэгдэл чулуун зэвсэг тэгэл хүрэл төмөр гээл одоо явж байгаа штэ. Тэнгүүт чинь би бол эхлээд учиргүй ан агнах гад ч юм уу тийм ээ. Ингээл яхта тэр чинь чулуугаар л эхэлж байгаа. Тэгэхээр чулууг арай нэг хад зөөлний хатуугаар нь ирлээл ингээл эхэлсэн. Тэгж байгаа л юунуудаа материалуудаа ингээл байгалаас нээж илрүүлээл байгаа шүү дээ. Би ингээ зүгээр хүрлийг ингээ зөв багцаад өсөөлөхөд ингэж бодоод байдаг байхгүй. Нэг аянх буухаар нэг аянхны сум гэдэг нэг юм бөөгнсөн юм нэг жижигхэн металл байдаг шүү дээ. Тэр чинь ингээд тийм үү мэдгүй шүү дээ. Тэгээ нэг юм одоо яадаг юм. Аянх чинь нэг шингэсэн нэг юм үзүүртэй юм шиг хэлбэртэй нэг тийм гарч ирдэг шүү дээ. Тэр ингээд одоо тэр өндөр хүчтэй л ингээд газар яагаад
яг нэг шингэн мэнгэнтэй ч юм уу эсвэл нэг цахилгааныг татчихаал нэг хэсэгт очиж бууж байгаа шүү дээ. Тэгээд газраар дамжихдаа хөрсөнд байгаа тэр одоо металлуудыг тэр маш өндөр хүчтэй юм чинь ингээд цуглуулад хайлуулад нэг газар очиж зогсдгол байж таарал да. Тэгээд тэрийг л нэг нөхөр ингээд анх олсон баг. Тэгсэн чинь нөгөөх нь ингээд ийм зөөлөн юм руу ингээд бүлхээ орчоор үзүүртэй ч юм. Тиймэрхүү юм байтар энэ хатуу юм байна. Тэгэхээр энийг одоо нэг юм урт савааны уртыг жадуулах юм. Харавчдаг юм. Гээл ихэлсэн баг. Тэр үчиг нөгөө гал малтай маха иддэг болсон сэтгэж штэ. Тэгээ хүрл гэдэг чинь нэлээ наан багсч гэж. Тэгээл нөгөө материалтайгаа танилцал эхлээл. Тэгээ нөгөө төмрийнхөө хөдөр мөдрийг яаж боловсруулах вэ? Нэгэнт хөрлийг зохицуулаад сурч гарч чинь болно шүү дээ. Одоо зис хар тоглох хоёр. Тэр хоёр металл ямар температурт, ямар нөхцөлд одоо яаж хоорондоо холилдох юм бэ гэдэг юм чинь бас туршилтаас л гарч ирдэг бах те. Тэг марцсан байгаа шүү дээ. Гэхдээ байгаль тэрийг анх хүнд ингэж санамсаргүй байдлаа өгөөгүй болвол олж мэдэхгүй байхаасан байх гэж. Мэдгүй би бол тэгж л боддог гин. Тэгээд гэхдээ миний юуг нийлүүлэхээр юу болоод идэв вэ гэх. Тэгээ одоо энийг зүгээр баталцсан тиймэрхүү судалгаанууд их байдаг хөө. Тэгээ намайг ботхоос өмнө тэр чинь хүн төрлөختөн зөндөл юм ботцсон шүү дээ. Энэ сонирхолтой санагдчихил. Тэгээл хөгжөөл төмрөө зохицуул сураал. За тэгэл хотго. Одоо юу ч байдаг. Тэгэл нөгөө хамгийн анхны ажил бол анжис гээл явж исэн байл үү. Тэгэл газар тариалан одоо дайм байлдаанаас өмнө тэр чинь хоол унд хамгийн анхны хэрэгцээ үстэй. Тэгэхээр чин хотгоноос өмнө баг багжаа хийжсэн байлгүй дээ. Тийштэй утгыг чи юугаар хий. Тэгж бодоо. Ингээ зөгтөг үстэй. Халуун юм дотор игээд. Тийм хатаан гэлдэг гэжтэй. Тэгж мэгжил явсан баг те. Би бол бас тэгж боддتي. Гинэн бодлоо доо. Анхны дархан одоо яг дархны нэг анхны хэлбэр чинь хэрвээ тэр багаж зэвсэгтэй хөдөлмөрийн тариа будааны өөр юу байдгийг тэр сүх мөх хийдэг байсан хүмүүс юм бол одоо бүр яг ийм хамгийн анхныхаа тэр хэв шинжийг хадгалаад ингээд дархан хийгээд явж байгаа хүмүүс бол гагнуурч болох гэж байна. Тэр хүмүүс ч одоо машины тэр механизмуудыг техникүүдийг нөхдөд л хийж байгаа шүү дээ. Гагнуурчд бэлдээл бүх юм хийж өгөл бол танкны өшөөгч гэсэн юу гагнуурч нь гагнж өгч байгаа. Сайн гагнуурчд бас олддгүй юм гисэн. Тэр чинь тийм амархан пис гэ болчдөг биш юм шиг үлээ. Хэцүү шүү дээ. Би олдоо гагнуур хийхдээ тааруулах. Гэтэ би бас харж үзсэн. Би нөгөө юу shameless гэд цуврал үздэг байсан юм аа. Тэрэн дээр нэг бага охин нь ажил олдохгүй. Тэг би гагнуурч болно гэд. Тэгээ тэрийг үзчихэд би бас гагнуурч болъё гэд. Амар кул санагдаад ерөөс эмхтэн байхгүй. Тэгээ харсан чинь сургалт мургалтууд бол амар их байд юм бэлээ. Гагнуурын. За тэг төвдөө. Юуны Европт бол эмхтэй гагнуурч зүг амар бол юм шиг. Тэр хэцүү юм бах та гэхгүй нэг хэр юу төвлөдөө жил хийгээл хүн суурч шүү дээ. Харин надаас тэгээд санаа. Гэтэ гагнуурч хийгээд юу яах юм бэл. Тэр нэг Монгол гагнуурч охин байдаг шүү дээ. Мэдгүй. Байдаг шүү дээ. Гагнуурын сургалтандаас орчиж ч лөө. Тэгээ хамгийн анхны сургалтынх нь өмнөөс аягүй гайгүй юм бэл. Гайгүй хоо. Хамгийн анхных нь ажлын цайл нь нэг өдөр үлээ. Нэг өдрийн цайл 800,000 төгрөг өгсөн гэдэг. Нэлээд олон жил юм шүү. Тэгээд яг нөгөө хийж байгаа ажлынхаа хэмжээгээр л цалинжиж байгаа учраас нөгөө өдрөө биш. Тэгээд тэр охин ингээд одоо үзэж байгаа юм зэрэг Монгол охин тэр бүр баг үндэсний телевизээр ч ажиллаа гэж байна. Тийм. Байнга л. За тийм санчлаа. Тийм нэг ярилцлаа үргэлжсэн тийм Монгол охин тийм. Тэр охин бол одоо шүү дээ бүр сайн гагнуурч болсон баг. Тэгэл янз янз л юм уу хийн гагнуур, цахилгаан гагнуур, аргон гэл тэ. Тэр бүгд дээр би бол аргон одоо сурах гэж оролдож байна. Чиний дархны ажилд ингээд гагнаж болохгүй гэсэн юм бол байхгүй шүү дээ. Хоорондоо бүгднийг халааж гагнаж яаж байгаа шүү дээ. Нэг юм бал шиг гагнуур байдаг шүү дээ. Пис гэл. Тэг юуны юу гэдэг лээ. Үнэт металл энтер бол яг металлын өөрийг оруулаад гагнуураа найруулдаг байхгүй. Тэрэн дэдэн барьцаан тэнд идэх л. Тэгэл найруулаад алтны гагнуур нэг өөр мөнгөнийх нэг өөр. Тэс уулных нь яг аль болох л нөгөө температурууд нөөр мөр хайлах температур уурсах температур тэгээ нөгөө өнгөний адилхан байх хэрэгтэй.
Тэгвэл нэг улаан ямиг цагаан арга гэж гарч ингээ нэх урт юм цагаан зураас гарч байна. Тэр мэрийг байхгүй болох хэрэгтэй гэл тиймэрхүү. Яг уг нь энгийн жи мэдээж ил юмнууд л та. Гэхдээ бас яг мэдхгүй хүнд бол тэр чинь тэгээд хэцүү шүү дээ. Чи өөрийнхөө юм бүтээгдэхүүний гаргыг гэж бодож байгаагүй юу? Коллекшн. Одоо ажиллалаа. Тийм үү? Тийм. Үнэт тэтлэл үү? Тийм үнэт тэтлэл. Бүгж мөөж. Тийм. Тийм гоё. Энэ бол Монгол юм шиг үл шүү дээ. Гингэн зайгаас л авсан. Үгүй энэ ямар брэнд үлээ нэг брэнд Ялгуун уу? Ялгуун уу? Үгүй ялгуун биш. Байгаль нөгөө юу Байгаль бас биш ээ. Дансран уу? Бансран бас биш байна. Яа, Юу байдаг юм? Тэр хавцаа. Текст Юу байхгүй. байхгүй. Энэ одоо ингээд жишээ нь мөнгө байх. Тэг ингээ харлаад байгаа байхгүй. Энэ надад л асуудал байгаа шүү дээ, тийм. Ингээд чи юм өмнө хийцлэл хараад Эсэлтэл харалцалт харалтаа мөнгө өрөө. яг надад харалцсан байна таалагдт. Гоё шүү дээ наач ингээд нэг сүлэр мөдөр өгөөд Тийм. Надад ч тэр нь гоё санагдаад. Бас яг би залхуу учраас энийг цэвэрлэн мэрлэн гэж байхгүй. гэлтганаад яваад байх ч нэг ямар юутай биш. Үтгэлээ. Diamond энтертэй юм байна ш. Тэгэл гоё шүү. Тийм бас чулуун молоотой бас хөрхөн. Нэг үнтэй бишээ гэхдээ гоё. Яг би одоо юу гэдэг юм ааш. Яг ингээ гар урлаач байх юм уу те. Одоо сурсан юм маань болохоор тэр чигийн юм байгаад байна шүү дээ. Уламжлалаа ингээд авчивж байгаа нэг гоё бахархалтай юм шиг. Тэгээ тэнгуут дотор нэг тийм артист сүмс яваад байдаг. Ерөнхийн нэг юм юу гэх юм. Уламжлалыг авч явах. Нэг бол одоо өөрийнхөө үгийг хэлэх. Хоёрын хооронд л нэг юм ялгаа нь баг тэрэндээ л багш байна. Артист байх нэг бол крафтсмен байх хоёрын хооронд. Тэгэхээр надад болохоор нэг ориглон одоо хөсөл нь тийм байхгүй юмаа л үгээл хэлмээр байна тий. Тэгээ нэг энэ цаг үеийн төлөөлөл байх хэрэгтэй байгаа шүү дээ. Одоо жишээ нь ядам сурангуй ач гэдэг юм, гаваагаа ач гэдэг юм уу тий. Одоо ардын зураач ингээд л зөндөө хүмүүс амгалангуй ач гэдэг юм уу. Тэр нөхдүүд бол одоо Оросоос, Германаас тий, Европоос ингээд тэр классик урлагийн анхны тэр юмыг ингээд аваад ирчлээ шүү дээ. Тэгээд тэдний нэр ингээд үлдсэн. Тэгвэл тэр хүмүүс өөрийнхөө цаг үед хийх ажлаа хэлэх үгээ хэлээд ингээд одоо сайхан ингээд түүх. Тэгээд домог юм шиг л одоо яригдчих. Гэхдээ тэд нар чинь 40 хэд онд ингээд яг эд байсан заа хүмүүс хэр чинь ингээд саяхан л сэрүүн тунгалаг явж исэн улсууд гэсэн үг байхгүй. Бүр ингээд 400-500 жилийн өмнөх хүмүүс биш. Социализмын үед л явсан улсууд. Тэнгүүтэн чинь асар богино хугацаанд нөгөө нийгмийн шилжилт яасан гэдэг ч. Тэрнээс болоо бид нэг арай тийм дээр үе гэж яриад байдаг шүү дээ. Ямар юм нэмээ өөгийн үеийг өө. Тэр чинь дээр үе биш шүү дээ. 100 жил ч өнгөрөөг багт чинь дээ. Тэгэхээр яг нэг технологийнхаа юмас ч гэдэг юм уу хүмүүсийн толгой дотор байдаг юмнаас ч юм уу яг нөхцөл цаг үе өөр болсон баг тий. Тэгэхдээ бид нэр одоо ингээд яг л тэднийг залгаа явуулж байгаа хол биш. Бараг л залгаатай явж байгаа. Тэгээд одоо ардын зур амгалангуй гэхэд одоо энэ манай сургуулийн захирал маш удаан байсан амгалангуй шавь нь манай багш магш гэж бодохгүй. Тэр чинь зүгээр л одоо тийм бараг 3 дахь тийм л байгаа шүү дээ тий. Инхээр одоо бид нэг за тэр хүмүүс ингээд өөрсдийнхөө ажлыг хийцэн байна. Тэгэхээр одоо бид нар хийх хэрэгтэй байхгүй. Тэгэл тэднийг л ингээд л өстой галзуу сайн байсан. Зүгээр ажлаа хийгээл явуулсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид нар яга ажиллаа хийхгүй. Нэг бол ингээд зургийг хоолж зураал, нэг бол дүүрээ гал. Бануулын дагаж хийгээл. Одоо ягаад бид нар өөрсдийнхөө сэтгэж болохгүй. Тэр гэж боддог би өөр амар юм. Тэгж бодонгот энэ уламжлалаа бас авч ямаар байна. Тэг авчмаар байд. Гэхдээ одоо нөгөө энэ юм дотор активизмыг яаж оруулж ирэх гэдэг гадагшаал одоо сургууль сурах хэрэгтэй л болох гэдэг. Тэрийг мэддэг байж иж юма одоо хослуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр яг нэг иймэрхүү бодол дотор одоо энд ч байдаг юм энд ч байдаг юм хаа нэгтэй надад байгаа. Энд чинь энтэйгээ байлдаад байгаа юм шүү. Маа зүтгэе. Тэгэхээр нэг юм уран бүтээлч байх. Яг дархан байх юм уу? Харин тэн чи өөрийгөө дархан гэж харддаг юм уу? Уран бүтээлч, урлагийн хүн гэж харддаг юм уу? Одоо бол би дархан.
Би бол дархны л ажил хийж байгаа. Тэгснээ дотроо болохоор артист амар байна. Гэл ингээл наа тэгээд тиймэрхүү ажлууд яг хийцэн нөгөө энийг л би одоо бүтээл болгоно энэ юу яг л ингээл уран зураг шиг ханд энтэр гэсэн энэ үгийг одоо хараад хүмүүс ингээд ямар ч хүн ингээд уран зургийн юм очиж бүжгэлдэг үстэй тий тэр чинь ингээд дотгошоогоо нэг янз янзын юм сэтгэл зүйн үйлдэл гэдэг үл тиймэрхүү юм хийдэг болохоос хөгжимшиг биш визуал урлагч өөрөө бүх юмыг ил гаргаж тавихгүй бол хүн одоо ойлгодгүй төрлийн урлаг байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү ажлыг одоо би ингээд хийх хүсэл надад амар их байдаг. Тэгэл хийсэн эскизүүд энийг л ажил болгоно ингээд хадгалсан юмнууд одоо надад нэг сүүлд тоо болоход ямар ч нэг 200 орчим байл. Тэгэл тэднээс ингээд айл нэг нь бүгд 200 шиг бэлэн юм байгаа гэсэн үг юм уу? Эскиз л байгаа л байна. Тэгэл тэд нар ингээд ажил бол яг ингээд өмнөх нөгөө яг үндэ бол тэр захиалгын ажил түүртчихээл ингээд тэгдэг юм аа яг урлагийн хүмүүс яг алдал яваад байгаа. Явсаар байгаа за тэгэл амьдрал тулаад ирэхээр захиалгын мөнгөнийхөө ажлыг хийж л тэгээ мөнгөний ажил юунд хэрэгтэй вэ гэхээр дадлагчлах л тэгээ гарын дүү болох амархан болгох зорилготой байх л та. Гэхдээ яг өөрийн пашн өөрийн хиймээр байгаа юм тэгэл хаягдчихтгэл юм байна лээ. Яг л цаг гаргаал бусад бүх юмаа хаяал тэрэндээ төвлөрөх. Тэгэхээр би урлагийн хүмүүсийг нэг бол амар зоригтой хүмүүс, нэг бол амар privileged хүмүүс гэж боддог. Мөнгө нь санаа зовох, өөр юм санаа зовох шаардлагагүй бол урлагийн бүтээлээ гаргаад явж болох юм шиг. Үгүй бол бусад бүх юмаа золиослох хэрэгтэй. Надад тэр нөгөө дээр үеийн зурагчд яг надад айгүй privileged хүмүүс байсан юм шиг санагдав. Сэхэтэн хүмүүс зүгээр нэг ойр зураг юм санаа зовдөггүй зүгээр яг л за би ингээ гой зураг зураад ингээд нэг чи тэр үед нэг олон хүн бас зураг зурхгүй шүү дээ хүн болгоно ороод дэлгүүр ороод ингэхгүй шүү дээ тэгэхээр мэдгүй тэр үед яг арай илүү тийм баян байсан юм болов бусдасаа ч юм уу тэгээ зүгээр яг ингээд зургандаа яг зүрх зоригоо бүгднийг нь оруулсан байж юм шиг санагдсан шүү дээ тэгэхгүй яг тэр үед яг за би яг энэ зургаараа л явъя гэж бодхон айгүй цөөхөн гэсэн байна. Тийм Ван Гог л биш бол ингээд зүгээр би энэ зургийг л зурна гэж бусад бүх юмаа хаяалж ихмэхээ алдаал хамгийн ядуу амьдралаар амьдрал. Гэтэ өөр супер зураач хүн байхгүй юу. Одоо зургийг амар үнэлэгдэж мөнлөгддөг ч байх шиг тийм үхсэн хайна. Тэр тийм амьдралыг сонгох бол хэцүү. Би бол бас чадахгүй л. Саяны чиний хэлсэн дээр болохоор залруулмаар байна. Ер нь бол цөөхөн байгаагүй төрөлхийн мэрэгчлэлтнүүд олуулаад байсан. Яг нэг давуу тал байсан болохоор тэр манимцаал чимэглэлийн үйлдвэр гэж байсан баг. Улс өөрөө тийм үйлдвэртэй тэгээ цалиуг ажиллаулдаг. Орчууд бол маш олон байсан гэж байна. Одоо бидний ингээд нэг улдаасан хэвлэл төр ингээ хэвлэлж байгаа юмнуудыг хүмүүс очиод гараараа зурдаг байсан гэж бодохоор тэнд гурлаа очиод зурх юм шиг төсөлгүй байхгүй. Тэгэхээр маш олуулаа ажилладаг. Богино хугацаанд нөгөө нэг киноны пастор мастертэй ингээд том гараараа зарч театрын зураг мөн маш илчээ болсонгаа ингээл те зурхана шүү дээ ялтай баяр гарч. Тэгэхээр тэр бол нэгт тийм байсан. Тэгээ хоёрт бол ерөнхийдөө цалин хангамж сайтай байсан гэдэг юм л. Тэгээд эхлээд цалингаа авчна. Тэнгүүтээ шинэ бүтээлийн юм одоо урамшуулал энтер гэдэг юм нь бол хангалттай их байсан л гэдэг юм л. Гэхдээ бас тэр дунд чинь одоо сайн муу ингээл ур чадварын ялгарл гарч ирж шүү. Тэгээд үнэхээр дурлаад би энийг л хийн гэж зүтгэсэн. Тэгээл одоо тэр үед чи урлан ч гэж хөрхий байхгүй. Тэгээл ихэнх зураач нар галтгоондоо суугаал юм зурдаг. Тэрийгээл тэ. Ажлаа хийх нь хийдэг л мэдээж. Гэхдээ яг өөрсдийн ажлууд бааш тэр бүтээл гэдэг юм энэ арт ворк гэдэг юм чи хийх нэг дотроос нь ингээ шатаад байгаа юм гарахын тулд галтгоондоо. Тэгээл тэр үеийн одоо бодог шингэлэгч юу ч байсан дээ. Дээрээс нь төрөөс бас жоохон хязгаарлах юу ч бас илэрхийлж болохгүй шүү дээ. Тэнгүүт ихэнх зураач нарын хүүхдүүд нь юмны харшил маршилтай болсон. Тэр чинь хоолоо иддэг газар нь аав нь ингээ нэг химийн бодис авчираад ингээ харч тэр хүүхдтэхгүй яа тийм. Тэгэл ёстой хийн гэж бүр мөчгөрөөр зүтгэсэн нөхдүүд нь л одоо ингээд номон дээр зургийг тавигдаад яваад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг бол бас яг тэгжлэх. Би нөгөө хин одоо нөгөө Мане ч юм уу яа тэр үеийн гадны нөхдүүдийг ярьсан байхгүй. Пикассо өдрөө. Тийм тэр мэр бүр нөгөө хуучны яг тэднэр олон тийм байсан баг гэж бодогдоод байгаа шүү дээ. Пикассо бол амар баян байсан гэдэг юм билээ шүү дээ. Нөгөө угаасаа айгүй мундаг айлын хөвгөд тэгээд урлагийн сургуульд сурсан.
Тэгээ хуучны зургуудыг харахаар амар реалистик зургнууд айгу сайн зурдаг байсан тухайн үеийнхаа. Тэнгүүдээ эсэргүүцэж тэр үеийн урсгал чинь ингээд угаасаа эсэргүүцтэй кубист мобист гарч ирээд тэгээ хүчээр ч юм уу хүслээрээ ингээд эсэргүүцэж гарч ирсэн яг тэр хэсэг нь хамгийн од болгосон зүйл нь юм байлээ. Тэгээ угаасаа л мөнгөтэй байсан. Угаасаа мөнгнүүд нь амар зургнууд нь амар зарагддаг байсан. Тийм юм байлээ шүү дээ. Пикассо юу гэдэг үстэй Модигляны тэр хоёр чинь нэлээ моддаг. Тэгээ Модигляны чинь залуудаа хүчдэг шүү дээ. Нөгөө Жан юу лээ? Нэг зураг гэдэг чинь. Нөгөө хамгийн сүүл нүдэд зураал тусгадаг шүү дээ. Энэ усарчдаг. Тэгээ Пикассо ингээд яг өвчлөлтсөн тэр хоёр чинь ингээд өксөлт гол өксөлт өгчтөн л байсан. Тэгээ үхтэй Модигляны гэж хэлсэн гэлээ. Тэгтлээ бүр оо яадгийн үхснээс нь ууш тэр чинь олон жил амьдэрсэн гэл бодоход санд юм уу яа тийм өдгийгөө юу одоо юуны тул би сайжрах юм бэ өрсөлдөх чалга тийм Пикассо ч тэгж хэлсэн шүү дээ бас нөгөө би хин шиг үлээ нэг хүний нэр хэлээд хуучны мастер тэрэн шиг зурц зурхад надад нэг 4-5 жил шаардлагатай байсан. Гэхдээ би хүүхэд шиг зурхад бол насаараа хичээсэн. Тэгэхээр одоо тэгэл ямар нэгэн чадварыг эзэмших гэж тэгж бүр галзуу юм шиг ажилтдаг байсан л байна. Золиос. Тийм сайн байх наргүй л. Хинийг Ван Гогийн тухай бас нэг сони юм байдیں۔ Нөхөр өөрөө нэг жаахан тийм гүгүү байсан юм шиг байна тий. Тэгээ ах нь болохоор супер баян хүн. Бүхэн бэлдээд өгчдөг. Тэгээд дахад нөхөр тэгээд зөвлөрөөл өгдөг гэсэн их тийм. Танаас ч л би нэг өчлөг гэсэн номноос. Тийм тэр нүдэнд нь асуудал байсан юм шиг үйлээ. Угаасаа ингээд юмыг жоохон хөдөлгөж хараад идэг байсан юм уу ямар учиртай. Гэтэ би аль нь ч үнэн чи мэдэхгүй л байна л да. Надад Ван Гог бол үнэхээр гайхамшигтай сонин хүн байсан байх гэж би боддоо ш. Тэгээд хийсэн гаргасан шийдвэрүүд нь тэг зурнууд нь амар ихэнх нь юм тод өнгөтэй мөртлөө дийлэнх нь амар депрессинг зурнууд юм шиг санагддаг. Бид нар цэцэг хараад ямар гоё цэцэг вэ гэхэд бодоход тэр цэцэг мэцэг зээр яатсан байдаг ч үлээдээ тайлбаруудыг уншихаа бүр ёо ямар депрессинг хүн бэ. Starry Night Mad чи амар сайд зурнууд. Тэг хамгийн сайд зураг нь Green Room гэдэг нэг зураг байдیں۔ Бүр ин перспектив нь алдаатай зурдаг шүү дээ. Нэг хачаа. Тэгээ тэр ингээд угаасаа хоорондоо зөгцдгүү өнгө мөнгийг албаар нийлүүлсэн те нэг балиар улаан, балиар ногоомогоонтэй. Тэ нэг бильярдны ширээ, баахан сайд хүмүүс. Тэгээ тэр ингээд зургийг харахаар бүр ингээд амар депрессинг санагддаг. Тэгээд айгүй санангуу нэгтэй. Тэгсэн амар лаг өнгөтэй. Амар лаг гэхдээ тийм санангуу шиг санагдтыг. Амьдар нь харахаар бүр амар гоё юм билээ. Үнэхээр харах хэрэгтэй зурнуудын нэг байсан. Манай бас нөгөө нэг хараан муудаад яг ингээд хараад муудаж байгаа нь яг тэр зурнууд дээр нийлээд юм л шүү дээ. Ингээ ихний хитэн зурнууд гайгүй байжаа сүүл рүүгээ бүр ингээд бүрсийсэн болоод тэр нь яг ингээ хараан муудаад яг тэр хараан муудаж байгаараа л зүгээр ингээд зурцсан. Нуугс юм шиг болоод. Тийм. Тэгж яасан лээ. Энд дээр би бас өөрийгөө зэмлдэг юм нь одоо би ингээд яг ч Ван Гог, Моне гэлтэй Пикассогийн талаар яг ч мэдэж штэ. Тэгэхээр би яг Монгол зураачтайгаа ерөөсөө яг ингэж мэддэггүй. Энэ яг хэний алдаа вэ? Миний буруу юу? Яагаад ингээд би Пикассог мэдж байгаа юм? Би ямар ч урлагийн юунд сурж байгаагүй. Манай архитектурын салбарт яг ийм урлагийн хичээл бол орж байгаагүй. Гэтэ зүгээр л YouTube ч гэдэг юм уу гэ мэдээд идэг. Тэгэхэд яг бид нэр Монголын одоо энэ домог түүх басан бас хөгжилт нь хувь нэмэр оруулж ирсэн зураачтайгаа яг ингээ сайн ярьчиж би бол чаддгүй маа. Хаанаас ч мэддэггүй багт мэддэггүй. Тэрэндээ бас би жоохон хичээдээд яг Монгол архитектуруудыг би амар муу мэднэ. Чимэд гэл бараг ер нь дуусаад үү. Тин чи миний л буруултаа. Гэтэ хичээл дээр ч гэсэн ойлгохтой яг Монголын орчин үеийн архитектурын түүх гэж хичээл архитектурын түүх гэж байсан. Орчин үеийн Монголын ингээд бас байгаагүй л те. Юу яриад явцдаг ч үлээ. Мэдгүй яа ч би ерөөсөө мэддэггүй шүү дээ. Ингээд дэлхийн архитектурыг бол аюу сайн. Амар сайн мэднэ те. Нөгөө хин минийга мэд аюу сайн мэднэ. Корбюзе мөрбюзе ингээд лаг мэдж мэддэг. Тэгээ яг ингээд яг хажуудхаа харангууд за чиний чи хийлээ гэдэг. Тэр нь амар хэцүү санагдаад. Ихэнх барилгыг чинь за яг ингээл нэг сонголт хийдэг барилгыг сонгогдсон барилгыг бол тэгээд тэр хийсэн гэдэг. Тэгээд бүгдэнд нь л нөгөө бодож байгаа юм чи мэддэг хүн л явж. Тэнгүүт энэ шинэ баригдаж байгаа барилгуудыг хүний нэр байхгүй шүү дээ. Компани нэр л явж байгаа шүү дээ. Одоо Starkitect гэж юм одоо энэ орчин цагт байхгүй. Манайд л байхгүй юм шүү. Манайд л байхгүй юм шүү. Манайд л нөгөө хүнийх нь нэр нь гарч ирдэг юм. Нэг бол баг явд тийм үү? Баг л байгаа бах те.
гав ганцаараа тэрийг төслийг тэгэл хийчихэж байгаа юм. Ганцаараа ингэж гоё ингэж ахалтай бодвол скетч ингэж зураал заамаа энийг тахан гар хэсэг зурчих. Юугаа зураг би скетч ингэ хийчлээ. Тий. Тэгээд хүн одоогоор Монголд байхгүй юу? Инженерийнх нь зовлон болдог тий. Хаадаг мажид ингэж заамаа. Миний түнэр наатаа ингэ инженерчлэн хийчих бүтээч алчаарай. Тэгээд компаниуд хийж байгаа ч гэсэн тэгээд яг барилга архитектурын нэг газар игээд бүтээцэн бах дахиад нэг өөр газар тэг үстгэл нэг хэлж. Тэгэхээр нэг хоёр газар хийсэн бол хүн тэрний ард нэг архитектурын ч юм уу дизайнеруудын баг нь явж байгаа. Тэгэл нэр нь бол угаасаа харагдахгүй л үлдчихэж байгаа ч тийм. Та хоёр чинь зөндөө л төсөл дээр ажиллаж штэ. Яг зөндөө гэхдээ тэгээд би заримаас нь бол нэрээ наахаас ичтгээ. Альнаас нь ичтгүй. Энэ бол бүр яхад удаад ч яах юм. Би хийгээгүй надагчаа. Ичтгүй барилга хэл. За яг бас ганцаараа хийцэн байхгүй бас багаараа гэх. Тэгээ оролцсон хэл. За Rio Tinto дээр хамгийн сүүлд бахархдаг юм гэх юм бол Rio Tinto. Гэхдээ тэр бол бас барилга биш ээ. Найл гэж үү. Яг нойл дээр нь ажилласан. Гэхдээ яах вэ гэх. Тэр бол гоё гоё. Тэгээ архитектор жоохон хөгшөрхөөрөө л одоо л тийм дөө 50-аас нь л карьер эхэлт юм шүү 40-50 настайд нь л. Тэрнээс өмнө зүгээр ажилтсан байж байгаа. Ажилтан байж байгаа л тэгэл за одоо хастаа. Тустаа за хаа. Монгол захиалагч нь бас яг үндэ алга гоё юм хийх. Та хоёр за сүүлийн 1 жилийн дотор заяа. За. Ямар нэгэн уран бүтээлчээс бүтээлийн худалдаж авсан уу? Ямар нэгэн уран бүтээлчээс бүтээлчийг худалдаж авсан. Сүрэн сүүсигийн цаачин сүүлд нэг юу хийгээд ирсэн штэ. Цэцэгнүүд цуглуулад Монголд ургадаг, гадаад ургадаг ч юм уу ингээд цэцэгнүүд цуглуулад тэрийг хатаагаад тэгээ яг энэ нэршлиг нь одоо латин нэршил гэдэг юм уу шинжлэх ухааны нэршлиг нь ингээд бичээд хатаагаад тэг нэг тийм үзэсгэлэн гаргасан. Тэгээ цаачин нөгөө хуучны одоо архитектурын blueprint гэж байдаг штэ. Blueprint-ийг болохоор яадаг байсан бэ гэхээр айгүй олон гараараа зурдаг байсан. Тэр болгоныг копидоход айгүй хэцүү. Тэгээ гэрэлт уусмалт хийгээд гэрэл зохиулаад тэгээд нөгөө калкин дээр ихлэ зурж агаад гэрэл зохиолонгод калкин дээр зурсан хэсэг нь цагаан үлдсэн цэнхэр болж гэрэл нь зохиогддог. Тийм учраас blueprint гэдэг байсан. Тэгээд тийм техникийг ашиглаж цэцэгний хатаамлуудаа яг сүүси би өөрөө сүүси юм шиг ярьж та. Цэцэгний хатаамлуудаа ингээд гэрлэн зохиолаа тийм арт хийгээд байгаа. Энэ шиг орох юм бол нэг зураг нь байлээ. Тийм байна. Сайн нэг байсан тий. Тэр артыг худалдаж авсан. Ягаад гэвэл миний бажетэнд урлаг худалдаж авах бажетэнд багтчихсэн учраас. Тэрнээс зөндөө бас амар байдаг бүтээлүүд байдаг. Бас тиймч баян биш юм бэлээ гэдэг. Энэ юу нэртэй вэ? Бензин энэ ингээд машин халаангууд яг хаашаа харсан байдаг болохоор ингээд угаалтаад байдаг. За чи хэдүүлээ миний ямар толгойр гэдэх юм. Хаа ялж болцсон те. За би бол автгүй би зардаг гэж. Би өөрөө зураач нь байна. Чи зураач нь зурд юм уу? Би зөвөр юу яадаг вэ? Зөвөр арт принтүүдийг аваад тэгээд зартыг. Гоё юм байна. Ямар ч зөндөрчлөх хөрлөгтэй холбоотой ажил хийдэг хүмүүс шүү дээ. Би зурна гэж бодож байгаа. Юу ерэн зургахаа. Утгагүй би маргааш нэг зураг хийн хан дээр зураг зурна. Mural хийн тэрнийг рил болгоно гэж. Юуны сүртэй. Таад ч угаасаа тэгээд зөрчлөх хөрлөгийн сүртэй л хүмүүс байна шүү дээ. Хайртай бас дэмжихийг их зорддог. Өнгөний мэдлэг энэ төр өнгөний онлын мэдлэг энэ төр бол одоо зузаан байх тий. Онолгийн хэлчихэд нарийн нэмгэн. Зүгээр яг мэдрэмжээрээ л гусд юм дөө. Тэгэл энэ хоёр зөгцөж ийн доо гэж миний өөр төрсөн мэдрэмжээр л явдаг. Одоо энэ барилгын юутай ажиллана штэ. Экстрэштэй тэгээд ажиллахад за ихэнх нь шилэн байшин барьчинд. Тэнгүүт энэний нөгөө шилний өнгөнүүд энэ төртэй хаад яаж ажилладаг? Шилний өнгөн дээр би хувьдаа бол аль болох clear байхыг зорддог. Тэнгүүд яг одоо нэвтрэлт сайтай шилэн хаан бол амар хална. Тэр нь сул талтай. Тэнгүүд нөхдүүд нэг юм буралттай шил авна. Буралттай шилэн дээр ихэнх нь хямдаа бодоод нэг цэнхэр өнгөтэйг л авчт юм шиг байгаа юм. За. Асуултаа юу яа. Энд архитектор нөлөөлөхөд хэцүү гэдэг хариулт өгье. Өнгө яриад байгаа байхгүй би. Нөлөөлөх хэцүү мэн. За тийм. Шилнийх нь өнгөө эсвэл рамных нь өнгөө? Шилний өнгө. Шилний өнгө. Одоо
тунгалаг байх юм уу эсвэл ингээд хараар бууруулах юм уу гэж чи ингээд яриад шүү дээ. Ихэнх одоо кейс дээр тийм байдаг юм байна. Би болохоор ингээд ийм гоё ийм солонгорсон те. Тийм өнгөтэй барилга ингээд хийгээд энэ төр тийм сонголтуудыг яаж хийдгийг та бид нар фасадны дизайн гаргана. Тэгээд өнгөө бас өгнө, кодоо өгнө. А яг хөө амьдрал дээр юу болоод байна гэхээр тэр хүмүүс материалаа худалдаж авах болонгууд тэр тийм бажет мөнгө гаргах гэдэг дээр шууд айгүй их нөлөөлөөд тэгээд худалдаж авах яг тулаад ирэнгүүтээ өөрөм авчдаг ч юм уу. Эсвэл найз нэг шахааны бараагаа өгчдөг ч юм уу. Яг ингээ эцсийн шатанд бол юу н өөрчлөгдчихдөг. Яг бүр 100% зургийн дагуу хийсэн барилга Монголд бол би ховорхон гэж хэлнэ. Айгүй хэцүү. Гэтэ энэ бас архитекторын алдаа явах. Энийгээ ингээ зураг зурчаа хайчдаг ч юм уу те. Хинаа загнаад хэрэлдээд явах хэрэгтэй. Гэхдээ эцсийн дүндээ тэр архитектороос материалын мөнгө нь гарахгүй шүү дээ. Тэр чинь хэцүү бол авчдаг. Тэгээд яг хуу асуудалтай Монгол царай муутай барилга их байна. Ихэнх нь хямдхан л материал л та. Мөнгөө л хийнээд байгаа болтой байдаг шүү дээ. Бас гэхдээ мэдрэмжгүй бас захиалагчд байна. Хачи юм тавьчдаг. Тэр одоо миний хамгийн дургу барилгуудын нэг бол тэр Golden Buddha гэж барилга байна. Шар өнгөтэй. Шилэн барилга шүү дээ. Тэр бүр за яг байх. Зүүн дуртай хүн байсан юм шиг. Тэгээд орой болохоор тэр чинь шар биш, цаад нөгөө нэг цаан барилга зүт байгаа юм харагдсан юм л шүү дээ. Цаана. Тэг шилэн хана байхгүй. Тэг яг шилэн бүр яг юм. Гэтэ ингээд өдрийн цагаар ингээд шав шар юм хүртлээ оройн цагаар зүгээр л дотор нь гэрэл авсан хүмүүс ингээд явж явж. Нэгэн тийм сонирн байшин тий. Царай муутай. Шилэн амар царам. За тэгвэл дараагийн асуулт. За хоёулаа ярилцлага гэж аюу шиг болчихлоо. Та хоёр ч архитекторууд те. Анзаарч л байгаа. Нэг ийм юмнууд сүүлийн үед л би ч гэсэн сүүлийн үед л анзаардаг болж. Тэнгүүт иргэний барилга анханасаа тэг зурагдсан барилга те. Тэнгүүт тэрэн дээр ингээд нэг классик юмнуудыг чимгэллүүд ингээд хүч хэрэг маагаад. Анхныхын төлөвлөлтөнд тэр сонгодог барилга биш мөртлөө гүйж очиод ингээ юу ч байдгийг корниз энтрийн ч юм уу авч наачдаг. Ямар structural үүрэг гүйцэтгэдэг юмнууд тий. Баг магны ингээ авч наачдаг. Тэр имжир одоо амлгаан энтрүүдийг ингээ шууд хаач госчдаг. Ягаад тэгдэг? Ягаад ер нь тэрний ач холбогдол юу юм? Тэр гоо зүй тэрэнд байгаа юм уу? Тэр бас жоохон би бол надад бас таалагддгүй. Ямар нэгэн одоо миний баримтлагдаг архитектурын зарчим бол less is more тий form follows function бүх юм үүрэгтэй байх хэвээр ямар нэгэн зориулттай байх хэвээр. Гэтэ гоёлын юм бол хийж болно л доо. Гэтэ хаа байсан тэр ямар ч утгагүй хээ угалц энэ тэр юмнуудыг бол утгагүй наахыг бол би эсэргүүцдэг. Тэр ихтэй бас захиалагчийн фокус баг. Тийм захиалагчийн фокус баг та. Архитекторууд нэг яг тийм юм наах. Ба ховорхон уг нь бол тий тэгэл ийм хиймээр байна гэл тэгэнгүүт нэг нь хийгээл өчт юм уу ямар ч тээ. Тэр зурган дээр байхгүй байдаг ч юм байж магадгүй дараа нь авчиж энэ ч арай цулгаа явах шиг байна да тийм авчиж наачдаг юм. Хэг гэхдээ гоёор ашигласан юмнууд бол бас байдаг ш та одоо энэ манай 40 мянгатын 50 мянгатын 5 давхар байшингууд яг л зөв хийнүүдээ зөв газар нь ашигласан юм шиг санагддаг. Утхан ингээл яангууд алхан хиймэж бат бүх байдал гээл те. Тэнгүү тэр нь барилгадаа яг яач ч юм зохиод байгаа ч юм шиг эсвэл харсаар байгаа тийг санагдд юм уу. Дээрээ ингээ нэг бөөр хиймээтэй. Тэр тэд нар бол болох ч юм шиг бид нар нэг л сонир мэдрэмжгүй л байгаа юм санагдаад байдаг шүү дээ. Яад юм бах. Чи юу гэж боддیں۔ Би харин нэг чинь бодоол байдیں۔ Тэрнээс яг тэр гэж бодож амжихгүй л байна. Бодлоо гүйцээж дуусгаж байна. Чам гэхдээ харахад яг таашаал өгдөггүй энэ ямар гоё юм гэж бодогддгүү ямар сони юм гэж бодогддгүү шал балаа юм л гэж. Одоо за яг нэрэлтэй яг аль барилга. Манайх багтаар өгч заяа. Тэгээд би чинь юуны Чингисийн музей рүү ер нь бол ингээл янз байнга л ингээл явчихдаг. Тэгэнгүүт цагдаа ерөнхий газар байгаа штэ. За нэг юм аврах том хар шар хоёр өнгө тийм байгаа. Тэгээд яг хуучны нөгөө багтааргийн башин бошт ингээд замын хоёр тал. Тэгээ тэр хоёрын амлгаануудыг л хардаг байхгүй. Харьцуулаад харж байгаа шүү дээ. Тэгэл ингээд одоо яг тэр хавийн барилгуудыг яг амлгаагийн тийм нарийн сайн хийсэн гэдгүүл юм лээ. Гэхдээ нөгөө урд байгаа тэр хөөс өнцөр байшингаас ямар гоё юм бэ
дээ. Харин тийм яа тийм гоё юм бол. Тэгэл харьцуулбал яг нүдэн дээр улаан цагаан хилд байгаа жишээ бол тэр харагдаад байдаг. Яг бусад газар зөндөө л хинчтэй гэж хэлмээр байж л байдаг. Гэхдээ одоо ард нь тэгэл бид нар шиг хүмүүс ингээл ажиллаад байж л байгаа шүү дээ. Үгүй харин тийм ээ. Тэгж одонгоос ингээ яахтай гэл. Утга өгч ажилддаг юм шиг байна. Гоё за тэгсхийгээл гээл. Чингис хааны музей гэснээс Чингис хааны музей дээр нүдэг нэг 5 ингрийн тэмдэг байна штэ. Нэг хамгийн сүүлийнх нь жоохон их зэт. Тэр Яг айгу хэцүү ингээд амар хэцүү хэрэгтэй ингээд энийг харах болгоно. Яа жоохон ингэчэр санагдаад байдаг те. Тэр чинь бас арийнхын түүх мөхн алуултай юм байна штэ. Тусдаа юу юм бэ те? Тэр нөгөө тусдаа байх юм уу те. Гог зүгээр юугийн хийсэн тэр нөгөө фигуруудыг хийсэн хүнийг л мэддэг. Тэгэл тэр чаа ковид үеийн үед нэг хил хаагдсан амар хэцүү үед хийсэн юм лээ шүү дээ. Тэгээд төсөв энэ төр нэлээд баг тавигдсан. Тэгээд тэр чинь хил хаачна гэж яаж мэдвэхтэй. За багтаагаад ажиллаж байгаа бидсэн чинь хил хаагтахаар зөсийнх нь үн мөнс тэнгэрт хадсан юм байна шүү дээ. Тэгээд ерөнхийдөө баг ажил хийгээл дууссан шахаад юм лээ. Болсон ч гэдэг. Тэгээд яг тэр чинь доотлынх нь багнан дээр ингэж тааруулсан маруулсан. Хиндэгэд л архитект. Янз бүрийн юм яриадсан. Энэ бол хоёр тусдаа үгч гэж ярьсан юм байсан. Structurally тэр нь дац авч чадах нь яг ингэж таарсан гэж би юм сонссон. Одоо яг тийм багантайгаа тааруулахаар тийм баган дээрээ тааруулаад. Тийм нөгөөтг нь дац голлуулчихаар хан дээр таарчих гад үлгөх юм байхгүй, дац авах юм байхгүй. Тэгээд хүчээр ингээд ийшээ явуулсан гэсэн юм сонссон. Тэр чинь хүнүүгийн олдурын хідэн л юм шиг байгаа юм. Аюу байгаа шүү дээ. Юу доош. Тамга тэмдэгнүүд өгдөг шүү дээ. Дээр нь тамганы дарц судан доор нь хідэн амтны. Тийм юм хийх сонирхол чамд байдгүй. Тийм захиалга орж игэл гоё юу. Тийм аврах том уу? Тийм. Байлгүй амар том шүү дээ. Хиймэр ууч. Хиймэр байна. Тийм яг цангаал үлсэж шүү дээ юм. Гэхдээ хэцүү л дээ. Хэцүү л баг ажиллаж байгаа байлгүй дээ. Өнгөрсөн наадмаар чинь нэг наадмын ажилд улсын наадмын ажил дээр орлоо шүү дээ. Тэгээл бас хэцүү л байгаа юм чи. Тэгээ бамбар байсан шүү дээ нэг юу асаасан. Тулган гал асаасан тэрийг хийсэх. Тэгэл бас л тэр чинь надад ингээд зураг ирсэн байгаа шүү дээ. За чи энийг л одоо үндсэндээ хий одоо чи өөр юм хийх гээд явах натгаа хийчих гэдэг л юм шиг. Тэгээд өнгө чинь яг л тэрийг л одоо хийх болно шүү дээ. Тэгэл нөгөө чинь шонхор шатаалаа чи одоо юу бэлэгдлээ югдөглээ символчтэй шонхорч манай тэ тэрийг одоо ингээ шатаачлаа чи ямар яасан шарж жаанаш дахиад юм хаа гэсэн нэлээд болсон шүү дээ. Тэгээд том арга хэмжээний тийм ажлыг хийх бол ер нь хэцүү юм бэл. Уг нь тэр чинь нэг өөрөө нүсэр том юм биш гэхдээ яг баг зэрэг хугацаа богинохон байсан. Тэгээд ажилласан. Гол нь нөгөө гол шаардлага нь хөнгөн байх хэрэгтэй. Тэгэхээр цутгаж болохгүй гэдэг. Хүндий. Тэр ч хөөмөл واخгүй юу? Бүтэн хөөмөл ажил тэгээд бүтэн фигур үндсэндээ хөөн гэдэг чинь бас тэгэл ажиллал болж байгаа. Тэгэл хийгээл дуусгасан юм шиг байсан. Гэхдээ яг одоо нөгөө нэг залуу хүн байна шүү дээ. Тэгээд одоо миний хэмжээний хүнд залуу хүнд улсын наадмын тийм ажил хүндэтгэлтэй юм байхгүй юу? Баярлж байгаа. Би бол тэрэнд их баярлалтай. Гэхдээ нэг жаахан хилэн мамд төвөө. Гэхдээ дизайныг гаргаагүй юм ба штэ. Тийм яг л ирсэн зургаар л хийсэн. Тэгэхээр тэрэн дээр бас одоо гүйцэтгэгч юу н байгаад байна штэ тий. Тийм гүйцэтгэх. Дизайныг нь одоо скизээ гаргахгүйгээр ирсэн скиз дизайныг гүйцэтгэж байгаа техникч маягийн гүйцэтгэх тийм гүйцэтгэх. Өөрийнхөө дизайныг гаргаад бас скизээрээ өөрийнхөө скизээрээ хийх бас өөр мэдрэмж чухал. Тийм. Тэгээд дөнгөж төгссөн гэхэд ихтэй дэжгүй тий. Гайгүй тэр чинь амар том болох юм байна. 6 сард төгснөө 7 сард. Тийм ажиллаж тий. Тэгээд яг нэг бас над бодж өгдөг юм юу гэдэг. Тэр хамгийн түрүүнд нөгөө ямар ч мэрэгжлийн хүн л дээ. Одоо заавал төршлөх юм гэсэн юм биш үү? Хүн ямар ч байсан өөрийнхөө эзэмшсэн тэр мэрэгжлийн ур чадварыг ашиглаад хангалуун амьдрах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр одоо хангалуун амьдрах гэдэг нь өнөөдрийн бидний манай нөхцөлттэй Монголын нөхцөлт ч гэдэг юм уу нэг юм үед ч юм уу ямар ч байсан өмсөх зүөх одоо амьдрах энэ төр юм зохицуулчдаг тэгснэ цаана дахиад нэг жоохон мөнгөлтчдэг. Тэгэхээр тэр нь үлдэнгүүт тэрүүгээрээ өөрийнхөө одоо энэ
энд ч юм уу байгаад байгаа юм хийх цаг хугацааг л худалдаж авах юм шиг байна. Надад бол тэг санагдав. Тэгэхээр тэрийг илүү гаргаж чадах юм бол би өөртөө ажиллах л одоо хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Тэгжиж нөгөө үннээсээ одоо хэлэх юм аа, дуурах юм аа хэлдэг. Тэр нэг юу гэдэг вэ? Нөгөө философч нэг тийм байдаг үстэй. Хөгжмөөр орон зургаар баримлчуд юм эсвэл тиймэрхүү юмнуудаар нийгмийг шүүмжлэх нь философтнууд хамгийн зөв арга гэдэг лөө. Тэгээд тэгэхээр ерөнхийдөө манай өмнөх одоо үеийнхэн социализм үед амьдарч илаа тэгсэн одоо тэдний үжил сурталчилж байдаг юм уу ерөнхийдөө л хуулга тий тэр нэг төрийн захиалга энэ хийх ёстой байсан өөрсдөө ихтэй нууцаар юм а хийдэг байсан. Тэд нар одоо ил гарч ирэнгүүтээ алаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн нэг тийм хийсэн ажлаараа үгээ хэлэх шаардлага байгаад байгаа байхгүй юу? Тэгэл нийгмийн шүүмжлэх юм уу? Засгаа оролдох юм уу бол тээ. Нэг бол одоо өрөө алах юм уу? Өстой тэр ухуулга үргэлжлүүлээд хийх юм уу? Энэ төр гэдэг юм нь яг одоо байгаа энэ уран бүтээлчид залуучуудад юу гэдэг асуулт болчиход байна. Тим хийх юм уу? Нэг бол одоо аргалаад чулууга уулаа морой зураад сууж явах юм. Амьдралаа залгуулад явах юм уу? Амьдралын сайхнаа зураад тий. Унахтаа гүгээ зураад байж юм уу? Нөгөө тооноор нар тусч байгаа хийгээд. Тэгээ нэг юм морь хөдөлсөн ч юм уу унтсан хүүхдийнхээ баримлыг хийгээд ч юм уу. Тэгээ байж юм уу? Дарахчууд нь болохоор тэр эмээлийнхаа даруулга энэ төр хийгээ байж юм. Бавра хийгээ байж юм. Тий. Ташуураа мөнгөлөө сууж юм. Хөөргөөс илээ байж юм. Тий. А нэг бол үнэхээр эн чинь нийгэмд нөлөөлөх юм уу? Үгүй хэлэх юм уу? Тэгээ энэ уран бүтээлчд чинь дээ дуучид ч вэ нү, тайз дэлгэцийнхэн ч вэ нү, дүршлэгийнхэн ч вэ нү, тэр бүжигчд нь ч вэ нү, юу гэдэг. Тэд нар нь ингээд одоо бол бид нар чинь ингээд контент хийдэг юмар хүссэн хүндээ одоо хүссэн хүндээ ч юу юм олон хүнд харьцсангуу те олон хүнд хүрэх боломжтой болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэрийг ашиглаад ингээд нөгөө урлагаараа тэр нийгэмд хүмүүст өөрийнхөө тэр одоо хүслийг гэх үү те төсөөлөлөө ил гаргах илэрхийлж харуулах боломжтой болсон баг тэрийг хийхгүй мүү те ингээл болов мó гэдэг шиг те. Чи энэ асуултыг өөрөөсөө асуудгүй бас. Чи өөрийгөө илүү уран бүтээлч гэж хардаг юм шиг надад бас санагдлаа. Би сая баг өөрөөсөө асуучлаа даа. Өөрөө бас хариулчлаа дөө. Ингээл болохоос. Тэгээ ер нь бол толгойд тэр юм болсон те. Байнга л явж идэг. Нөгөө яг л ажиллаа хийгээ сууж байгаа шүү дээ. Тэр чинь дарахны ажилч амир чимээтэй. Гагнуурээс нь ч чимээтэй. Одоо нэг алах төшөөрөө юм хийгээд сууж исэн ч чимээтэй. Тэгээд тэр нэг юм нүргэлсэн, цангинсан одоо алах төш гэдэг чинь ингээ бас хажуугаар хөгжим сонсон монсон гэсэн байхгүй юм шүү дээ. Тэр ч угаасаа чихвч зүгээд ч тэрий чинь ил давж гарах ч. Тэгээд тэр нүргэлсэн чимээ амир юм дундаас одоо яаж яах юм? Холдох юм. Нөгөө бодлоор бол холдож байгаа шүү дээ. Тэрийг бодвол за би одоо ингээл юм хийгээл сууж байхдаа за би нэг иймэрхүү скиз гялс зурандаа гэл ингээл бодвол тэр чинь одоо л нөгөө нэг баг 9-10 жилийн туршлагатай ажилласан учраас гар хийх юм хийчихдэг. Тэр хооронд толгой одоо бодохгүй байсан ч гэсэн би тэр ингээ өөр юм. Тэгэхээр ингээд сул цагийн дотор үлддэг. Тэгэхээр тэрийг дараагийнхаа одоо хэлэх үгээл үндсэндээ тэр нэг юм дөрвөлжин хавтгаа дээр ч юм уу гаргаж ирэх гэдэг шүү дээ. Тэгээ саяны хэлснээр нөгөө визуал урлаг бүх имийг нь ил гаргаж тавихгүй бол тайлбарлах ямар яруу найраг биштэй. Дуу биш үгүй хэлж хөгжим биш хүн бол ингээд ядаж гой хөгжимд бол ингээд бүжиглж өмжиглээд хөлсөө гаргаад гаямсгаа авчиж тэг чин эн чин тийм байхгүй юм чинь. Их л сайн байхгүй бол тэгэл за чи хэлээрэй. Юу тэр нөгөө хин энэ мөнгөн цавыгийн түнэлт нэг зураг гаргаж тавьсан тэрийг бичлэгийг танд харсан уу? Харсан шүү дээ. Арх ууж байгаа нэг ах нар ах шигсэн тий. Тэр яа хиний зураг байсан бэ? Мэдгүй. Тэр бол өстой яг нэг дуу хоолойгоо гаргаж байгаа юм шиг санагдсан. Айгу гоё презент хийсэн. Би яг тэр яг хин мардыг ярьж байгаа тэрний айгу бодогцсан. Тэр нэг юм жоохон хүүхэд ингээд зураг ингээд зураг авахлаад тэр хэсгийг харсан уу? Тэгээ аав нь ингээд ард нь байгаа зураг ингээд архичд байгаа даа шүү дээ. Архичдээ ингээд амар юм шигсэн. Тэгээ тэр амар сонирхолтой байсан.
Тэгээ пропаганда одоо яг дархан хүний хувьд пропаганда хийсэн бас амар гоё жишээнүүдийн хувьд Монголд юу амар супер ш. Ленингийн музейний морил гэдэг штэ. Хэдэн метр үргэлжилдэг үлээ дээ. Дандаа төмрөөр хийцэн. Тэр би бол хүрээ төмөр өн гэж утсан үгүй шиш магадгүй. Тэр бас амар супер бүтээл. Одоо ч гэсэн Ленингийн музейд байгаа. Яг одоогор бол байгалийн түүхийн музей гэж явж байгаа боловч яг тэр мюралийг нь хадгалсан юм байна лээ. Тэгэл яг нөгөө зайсангийн Орос Монгол хоёр нэг цай май уугаад идэг мюрал шиг байхгүй юу? Яг ингээл Орос Монгол хоёр ингээл yes одоо сайхан нийгэм бүх хүн happy mappy гэсэн тийм мюрал. Тэгээ бүгднийг ингээд хөвөө юу лээ? Хөөмөл стайлаар хийсэн байсан. Тэр бас үзүүл айгу гоё санагдсан. Орж үзээрээ. Бас Монголын бас айгу гоё барилгуудын ч нэг. Тэгвэл тэрний гадаас амар гоё баримтууд гэдэг шүү дээ. Тэр юунд Монгол завгийн хүн гарцсан дотор байгаа. Тэр юунуудын ажлын хин хийсний мэдгүй. Харин мэдгүй. Би хиний инстаграмаас авах мэдгүй. Нэг Аз жаргал гэсэн инстаграм байсан тий. Тийм Аз жаргал гэдэг. Аз гээд 65 та тэгээ гал гэдэг инстаграм байсан. Тэр яг тэр хийсэн артист нь одоо азаан болов. Эсвэл зүгээр тэр бичлэгийг хийсэн ч юм болов уу тийм. Тэгээ ингээд бодохоор би бас яг энийг бодож юунуудаа рилүүд хийдэг байхгүй юу? Зааны хөшөө ямар нэг хөшөө сон хилтэй. Би яг энэ хөшөөний талаар бас асуух гал боломж нь гарахгүй. Текстийн хөшөө. Хэлмэгдэхстэй хөшөө. Travelsing-ийн хөшөө, Мойсын гадаа идэг. Чиний нэг айгуу гоё бичлэг байсан тэр. За тэгвэл одоо Travelsing-ийн хөшөөг хэн хийсэн юм гээл тэгж байгааж. Тийм чи юм хэлсэн дээ. Тэнгүүт хизээ хийсэн. Бас хэлсэн дээ. Сандгоонаас. Хэн хийсэн хүнийх нэрийг мэддэг байх заа. Ингээ сонсцсон нэр төдий ингээ байгаад байдаг. Тэнгүүт царийг нь танихгүй. Харж байгаагүй. Тий харж байгаагүй. Одоо хэнийг мэдэн ш нь ухамсарыг хийдэг очруулдах. Тийм. Очруулдахыг бол мэдчихээн. Очруулдахыг бол мэдэн штэ ингээ энэ чинь одоо бидний дунд амьдарч байгаа хүн гэл. Тэнгүүт өчнөө олон ийм артистууд байгаа байхгүй юу? Одоо хэнийг зориггүй хөшөөг хэн хийсэн бэ? Мэдгүй. Тэр бас гоё шүү. Дэнзээ ах хийсэн байхгүй юу? Тэгээд таних уу? Танихгүй шүү. Танихгүй. Чи сайн танд юм уу Дэнзээ ах гэдэг. Нэг хоёр уулзаал ингээл шампан гэл. Тэгээд одогтой манай нэрэд 70 мянга гарсан байх хэвээр. Хиний 90 ачтай. Бэмэр ч. Тэгээд одоо энэ биний рил хийгээ яваад байгаа шалтгаан бас тэр байхгүй. Хараал ингээл энэ хөшөө байж энэ хэр биш байж энэ Улаанбаатар 300 гаруй юм байна гэдэг тэгж штэ. За тэгвэл тэрийг хэн хийсэн хизээ хийсэн нэрийг мэддэг бол царайг нь таних уу? Дахиад нөгөө визуал урлагч нь эзний ардаа ингээ хийчих нуугаад байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс мэддэг байх хэрэгтэй байхгүй. Дуучин болвол ингээл тайзан дээр гарч дуулчихгоот төмрийн ариунаа гэлтгэн болгонд байна штэ. Ариун агчийг хаач явж ирсэн очиж таньчин үстэй. Тэгсэн чинь хиний хөшөөг тань хийсэн үнийг мэдгүй байхгүй. Тэр хүн бидний дундуур зүгээр годомжинд алхаал өнгөрч. Тэгэхдээ би тэрийг хийсэн гэж нөгөө дүлчэнтэй сагс уурах. Дуугаал. Одоо жидэн бол нөгөө тэр одоо драм театрын арталтууд өгш өгдөг шүү дээ. Тэрийг төрийн сойрхолт дуран байрмалч ган хоёг гэдэг хүн хийсэн. Гэхдээ ган хоёрын царайг хоёр мэдгүй. Тэгээ одоо ингэ хэлээд дараа санахгүй ч магадгүй. Олон хүн тэрийг мэдгүй байх. Тэгэхээр би ингээ нэг богинохон бичлэг болгоод тэгээд аль болох нөгөө артистийн царайг нь гаргаад байгаа байхгүй зургийг ингээд фотог нь маш богинохон тэр чинь 2 ч үл 3 секунд ч үл тавьдгийн. Тэгэхээр нэг удаа ингээ харчих юм бол зарим хүмүүс чинь ингээд давтаад үздэг юм шүү. Тэгэхээр хоёр үзэх юм бол тэр хүний царайг хоёр харах гэдэг шүү дээ. Тэгээд яд ч ингээ нэг юм ерөнхий нэг төсөөл буун шүү дээ. Тэгэхээр энэ төрслөх урлагийн артистууд нь ингээд хүмүүсийн нүдэнд харагдах хэрэгтэй байхгүй. Тэгээ нэг бай гэхэд чинь нэг хүн мэдлүүл гоё шүү дээ. Үгүй та нөгөө тэр хүн бөөстэй сайн байна уу гэдэг юм бол би бол нэг хин мэнтэй жүжигч амраах хавстай нөгөө бодлын hulгаач. Бодлын hulгаалт. Тэр ах махтай энэ гудамжинд таарах юм бол амраах гэж үүсч чул гараа үүсдэг. Нэг олон ч таардгүй л дээ. Тэгээд зөвчөр би нэг санчлаа. Би өнөөдөр зам гарч ирсэн чинь нөгөө жүжигч аглуу гэдэг шүү дээ. Аглууг амар машинтгаа яа ингээд зам гарч байхад нөгөө нэг яг хамгийн түрүүнд эхний машин тэр аглуухан машин байж тараа. Тэгснэ ингээ харснаа. Чи зам гарч байхдаа яг өөрөө ярьж. Ингээ харсан
чи ингэ эргэдэг юм эргэлтэн дээр яг ингээд би ингээ явж байгаа байхгүй гарцаа. Тэгсэн чи яг эргэлтэн дээр ингээ царай нэг тодорч ороод тэгээ сайн байна уу ш. Аглуугаа гэсэн чи сайн байна уу ш. Тийм болсон ш sorry. Тийм. Манай салбарынхантай хүмүүс мэдээд таниад мэдлээд тэгээд нэг гоё хүндэлдэг бол гоё үсттэй. Бүгдээрээ л ингээд энэ өшөө байд юм байна, айтайхан юм байна гэдэг хүмүүс ингээд өөр өөртөөр л хүртэж байгаа хэл та дэрийг. Гэхдээ хэн хийснийг мэддэг бол бас гоё байхгүй. Тийм. Ер нь гэдэг гадаад ч гэсэн хүмүүс ер нь бас хэн юу хийснээ бас мэддэм шиг санагдсан шүү дээ. Тэр ихтэй бас ер нь галерейн бизнес яг тэр урлагийн бизнес юм уу? Бизнес тэр хүнийг алдаршуулж тэр хүннээсээ хүнийхээ бүтээл болгоныг зарахын тулд хүнээ алдаршуулах нь бизнес хамгийн ашигтай байдаг учраас гэж би ойлгодог. Гэтэ мэдээч урлагийн бүтээлийг хэн хийсэн гэдгийг мэдэх бол айгүй чухал. Би бас тэр зоригийн хөшөөг бол би одоо мартахгүй байна. Надад амар сонирхолтой санагдлаа. Чи Наранжуу гэж уран барилж юм тгөө. Манай ээжийн үеэл лсэн. Манай өвөгийн ихчийнх нь хөхт байсан байхгүй. Тэгээ одоо ахгүй л тэгтээ нөгөө нэг мэлхийний төрийн артны тэндний мэлхий байдэн шүү дээ. Мэлхийн дээр ингээд юм урт юм юу. Тийм шав Улаанбаатар. Тийм. Тэрний хийчихсэн байхгүй. Тэгээд надад тэр бас санагдсан. Бол ингээд манай ямар сонирхолтой юм. Баримлт амар дуртай байхгүй юу? Би бас ингээд баримлын хичээл мичэлд амар дуртай байсан юм аа. Тэгсэн чи яг сүулт нь мэдсэн чинь манай яг ойрхон байж гэж. Ойрхон яг хүн яг баримлч хүн байсан бил. Тэр нь манай тэгээ тэр ах чинь зөндөө бас өшөө хит юм барьсан байлээ. Тэгээ хүүхэн одоо байхгүй л те сорцсон. Тийм. Олон яг тэгэл хүмүүс яг мэддгүү гэдэг нь бас жоо харамсалтай. Тэгээ одоо хаан банкны нөгөө нэг тааврын тэнд нэг морьтой нэг юм цэнхэр юм лаг гүшээд штэ. Тэрмээр бол амар орчин үеийн зөвөн санагддаг байхгүй. Тэр Шангрил тэр чинь яг тэр очруулах хаад. Юуны ер нь бол очруулахгүй л ер нь одоо бацж байгаа юм байна те. Модернийг л пост модерн гэх юм л contemporary ч гэдэг юм бол. Би яг модернигийн онолд бол тааруу. Тийм сонгодог классиктай илүү шимтдэг. Яг тэгэхээр би дархны анги сурдаг байсан мөртлөө ерөнхийдөө баримлын урланлан гээл байждаг тийм л. Тэгээд баримлын ангийн багш ядмаа өө би цагаан толгойтой Элса Мельса гэж янз зарлалт байдаг. Тэгээд бид нар болохоор өвөө гэдэг. Уг нь манай аавын л үеийн хүн бохгүй. Тэгээд цаач нь юунд Петерт сургууль төгсөж ирсэнээр л ингээл яг л нөө классиктай л зурлаж байгаа ирсэн нөхөр бид нарт ингээл гоё юм ярьж өгдөг. Тэгэхээр их сонссон их уншсан юм нөө классик учраас би яг тэрийг илүү дэвтл. Ингээл гүнзгий болол уншаал яваал. Тэгээ яг модернийг онолт бол жаахан тийм. Тэгээ одоо болохоор чинь мета модернизм гэдэг бүр шилжиж явцсан нэмэгдээд явцсан уу? Одоо нөгөө пост модерны үеижсэн тэгчлээ шүү дээ мета болсон 2000-ад оны AI-аар хийсэн модернизм гэхгүй. Бас л нэг тийм юу юм шиг л. Тэр мэрийг ойлгохгүй мó. Ойлгодог болохгүй юу? Яг тэгэл өөрийгөө юугаар ямар жанраар илэрхийлмээр байна. Тэгэл тэр жанраараа л илэрхийлэх байх л та. Амар гоё contemporary юм polyg бол амар гоё шүү дээ. Яг харахаар. Гэтэ сонин зарим зургийг бол ингээд хэдүүлээ айгүй их юугаар хардаг шүү дээ. Одоо Instagram-аар ч юм уу уцаараа заад тааруул номыг хардаг ч юм уу те. Яг амьдаар харахаар бас энэ хүн од болж байгаа нь бас аргагүй юм байна гэсэн юм байт юм байна. Яг ингээд тэр чинь ийм бид нэг бол ийм хэмжээндээр харж байгаа. За өсрээд ийм хэмжээндээр харж байгаа. Тэг яг дизайн хэлжээгээр нь харахаар хөх гэж жоохон ингээд эвгүй болдгийм байлаа шүү дээ. Polyg Molecule том зургийг харахаар бас гэж сүрдмээр л юм байлаа. Манегийн бүтэнтэй ингээд 10 м зэтрийн зураг харахаар бас за үнэхээр бас аргагүй байна гэж бодохоор бас юм байлээ. Эмоц гэж нэрлээ. Тийм яг тэр хэмжээ нь аюусаа чухал юм байлээ. Яг биетэй юм харах. Музей үзчих хэрэгтэй. Ийш тийш явах. Тийм музей үзэх амар хэрэгтэй. Музей үзэж гин үү? Хэр үзэж гин? Хэдэн музейг үзэж гин үү? Музей үзэх хэрэгтэй гэсэн нь Монголда үзэн. Гэхдээ Монголд юу ч хийдэг юм ажиллаад очиудын хэл дээр л яг музейн юм гаруул яг үзэн. Галерей. Өргөжлөн өргөдөхаар бас үзнэ. За тэгвэл асууя. Сүүлд хизээ уран зургийн галерей орсон бай. Сая би Лондонд орсон юм байна.
гэж. Улаанбаатар ирж. Улаанбаатартаа сая чин бид хоёрыг айгүй их шалгаж шүү. Би санахгүй байна. Хизээс үлд орсноо санахгүй байна. Одоо нөгөө хиний Ядан сүрэн 120 жилийн үсгэлэн гарсан байгаа шүү дээ. Яг одоо тийм. Сая хагасанд нэлүү. Гоё үлээ. Би Ядан сүрэн зургнуудаас тэр хиний Сүхбаатарын хөрөг гэх нэг зураг гэдэг юм да. За. Гоё. Тэрийг ингээд яг ингээл номноос л ингээл фотог нь хараад байгаа шүү дээ. Тэр чинь урлагийн түүх мөхтөр тэгэл сууж л. Тэгээ энийг л харах юмсан зөндөө л ажил хийсэн хүн байгаа. Тэгээ яг энэ зургийг л би харах юмсан ингээл боддог өсөх. Тэгээ сая нээлтэн дээр нь яваад чинь улаан цанг байж байгаа юм чинь. Ойлсноо. Тэгэл ингээл харчаалцаа ингээд яг очихгоор ингээл жоохон халгаа хаалцаа. Хөл хөтөлж өгөхгүй. Тэгэл яг ингээл одоо яа би уг нь тийм алцгаар биш байхгүй юу? Зүгээр л ингээл очиод үчиж штэ. Тэгсэн тэр нэг л биш болж байна. Тэгээ яг ингээ алхаа очсон чинь нэг 4 хүн ирсэн нь яг урдан зогсноо юун бэрээ зогсч тийм. Тэгэл заа хэл тойроол ингэж явж байгаа л. Тэгээ яг урд нь ингээд ганцаараа очиж зогсон чинь ингээд духнаас ингээ хөлсөж ихраа. Тэр үцчмэр л. Тэр чинь яг нөгөө жил болгон тийм үцгэлэн үзэгдэх боломж байхгүй байхгүй. Нэг бол тэр Ядан сүрэн сангийн архивт хадгалагдаж байгаа, нэг бол галерейн сан өмөрхт ингээ байж байдаг. Тэгээд нэг том ой болохоор ч юм. Одоо чинь 120 мөр. Одоо дахиад хэд дээр ч харах 150 дээр ч харах юм болов. Тэгээ гаргахдаа яг тэрийг дахиад гаргаж ирэх үгүй юм мэдхгүй байхгүй. Өөр зөндөө ажлууд байгаа юм чинь. Гаргаад ирэн тэгэхээр тэр иймэрхүү ажлуудыг л очиод үзчихэд. Тийм байх шүү. Бас айгүй гоё юм санал болгож чинь. Гимгүү санагдчих. Манай сүүлийн бас дугаарууд айгүй гоё activity бас санал болгож дуусч чинь тий бас би за ингээ 3 өдөр ингээ өнгөтөр хөл бөмбөгчд орсон аахгүй. Тэгээ айгүй бас passionтай хөл бөмбөгтөө. Тэгээ бид хоёр бас огт хөл бөмбөгийн талаар мэдэхгүй. За тэгээд ярина гэл тэгээ орсон тэгээд амар гоё яриа өрнөсөн. Юмда passionтай хүн чинь ингээл яриа гараал идэв юм билээ. Ингэдэг тэгдэг. Тэгээ бас яг ингээ салбараа шүүмжлээ тий монголчуудыгаа урайлаа, залуучуудыгаа урайлаад, эцэг эхчүүдийгээ урайлаад тэгээ өөрсдийнхээ тоглолтыг, сүүлийн тоглолтыг бас ирж үзээрэй гэ activity санал болгоод тэгээд дууссан. Тэгээд одоо бас ингээ яг activity санал болгоод тэгээд хэдүүлээ энэ яриагаа ерөнхийдөө өндөрлөе. Өндөрлөё. Тэгээ бид хоёртай нээлттэй ярилцаж суусан, бас үзэл бодлоо, пашнаа, бүр амьдралынхаа түүхийг хуваалцсанд. Орчин үеийн амьдралынхаа түүхийг хамаг нууцаар ярьлаа. Хамаг нууцаар ярьлаа. Миний нууц. Тэгээд ярьсанд маш их баярлалаа. Дараагийнх нь төлөвлөгөө тэгээ бас өөрийгөө илэрхийлэх, дуурмаар байгаа захтнаагаа майжих байх гэж найдаж байна. Өөрөө хийж байгаа бүтээж байгаа зүйлэр гоё ингээ гаргаарай. Харж бай, хүлээж бай. Тэр рийлнүүд нь айгу бас үр өгөөчтэй. Маш өгөөчтэй шүү. Архитектурын тал дээр хүртэл айгу их юм сурдаг. Тэгээ Монголын урлагийн талаар бас айгу их юм сурдаг. Баярлалаа. Тий, за. Өрөнд баярлалаа. Тэгээ би ч одоо подкастыг ерөнхийдөө тэгэл подкаст гэдэг юм сонсч үлээснээс биш. Орж үл үзээгүй анх удаа орж шүү дээ. Амигийн подкаст нэрсээ гарахгүй юм биш тэр цацах ч юм дэх байгаа л. Оо тийм үү төрөлөө цацчих л та. Хизээ цацах. Өнөө шүн шууд цацлаа. Тэгээд юу бас нэг юм хэлчихв. Дуусах юм уу? Тэгээд нэг юм миний хийдэг видеонууд ус богинохон видеонууд тэрүүгээр ерөнхийдөө л энэ салбартаа ингээд нөгөө үзэгчдийг бэлтэх хүсэл байдаг байхгүй юу? Ягаад тэгэхээр энд чинь ингээд олон хүмүүсийн юу гэдгийг ажил амьдрал амжиргаа ингээд олон төлөвлөгөөнүүд ингээд явж байгаа. Тэгэхээр энэ хүмүүст анхаарал хандуулах ёстой. Тэр цаг нь бол болцсон. Тийм учраас үзэгчид одоо жаахан юу гэдгийг ойлголттой нийтдээ ингээд ойлголттой болчих юм бол энэ салбар нь өөрөө ингээд түлхэгдээд явах боломж нь ингээд үүсэх юм аа. Тийм зорилготой ерөнхийдөө энэ ажил эхэлсэн л бид тэгэхээр бас хоёр ингээд чи болох саяхан болж үзтээ. Чи бол үзээд ингээд тийм ээ шүү дээ. Тэгэхээр баярлаа үздэгт баярлаа. Тэгэхээр яг одоо шамшиг олон хүмүүс үздэг байгаасаа үздэг болоосоо гэж хүсэж чинь тэгээд бүр ингээд нэг зураач ах хэлсэн шүү дээ. Ингээд цовингийн мөнгөөр таталбар худалдаад авдаг болчихосоо гэх. Тэгэхээр бүгдээрээ тийм болчихын сон. Тэгээд л одоо гурлаа. Яриа өндөрлөе дөө тийм. Тий да. Орой болчих шиг.
түрүүн бас нэг айгуу гоё quotable үг бас гарч ирсэн нөгөө ингээд бүх юма болгоод наадлын хэрэгцээгээ болгочоод илүү гарсан мөнгөөр нь хийхийг хүссэн юмынхаа цагийг худалдаж авдаг гэдэг. Яг тэгж хэлсэн үү? Би буруу ойлгосон уу? Тэр бол айгуу гоё санагдсан бас. Нэрээ тэгдгийм байна гэж бодогдлоо. За тэгээд чамд хэлэх юм байна уу? Энэ намайг нэг бичээсний цаанаас бүр яг маань чадах юм. Чамаа ингэж байгаа байхгүй. Зүүдлээд юм шүү. Нэг л Баянгалч буудлын орд нэг юм нэг хүүхний хөшөөд гэсэн мэдтгүү. Яг юм бич дээр далайн хэрэг дээр хөвтөж байгаа юм ихтэй хөшөө. Харчихсан. Тийм үү? Байсан юм уу? Одоо байх. Одоо Чингисийн хөшөөд байхгүй. Одоо Чингисийн. Морь унцсан Чингис. Тэр хөшөө хаана? Тэр бүр амар урт. Яг баг энэ өрөөшөг урт. Тийм хөшөөд үс. Яг юм нүцгэн. Тэгээ ингээд дээш ингэсэн юм ихтэй хөшөө байдаг гэсэн шүү дээ. Тэр ч олж авъя. Тэр амар гоё хөшөөд гэсэн. Тэгээд баримлаад гэсэн. Тэгээд би яг тэр яг хажууд амьдардаг гэсэн болохоор би дандаа тэрийн хажууд амьдардаг гэсэн. Тэгээд чанд амар үл. Тэгээд нэг өдөр харсан чи Чингис хөшөө болсон байсан. Амар гачаан. Ягаад тэр гоё эмхтэйг авчваа. Тэр гоё эмхтэйг гол нь хэн авч явсан бэ? Женко Батулга. За. Гэрийнхээ гадаад тавьсан юм шүү дээ. Тэгээд төшөө нөгөө юу нөгөө гадаад хэргийн яамны урд яг нэг юм миний инстаграм дээр зураг нэдэ яг юм өстэй тэгсний юм олон гартай юм хүний хөшөөд баримлаад шүү дээ байсан. Тийм. Одоо яг миний инстаграм руу ороод харах юм бол хамгийн ихний постн дээр байгаа за юм тэр бас байхгүй болсон юм уу те? Тэр бас байхгүй болсон. Хин аваа яваад байгаа бэ? Харин тэгэхээр амар олон миний багтаа харж исэн тэр нөгөө хөшөөнд ингэ байд юм шиг үлээ. Тэгээ нөгөө нэг тэрэлж хотел гэдэг нь шүү дээ. Тэрэлж хотел дээр бас нөгөө линний хөшөө ингэ байж дээ. Болонд. Одоо ороо юу? Тийм байдаг. Яг ингээд нөгөө юу нэг юм линний хөшөөнүүд чинь бүгд хураацсан байна. Тийм. Яг тэнд бол яг хадгалчихгүй. Нэг суурин мөрөн дээр тавьсан. Суурин дээр ч үлээ нэг яг нэг болонд ингээд тавьсан ингээд. Тэгээ нэг юу антаа сигарет юу бодлож авах тэгж авах. Нөгөө чинь Сталин номын сангийн урталтаас Сталины шүү. Тэр шүү чинь депо дотор ингээд нэг юм богоонд ачааны богоо дотор байж тийм. Тэр хөшөөнүүд хаана байгааг би олж мэдмээр байна. Тийм би бас тиймэрхүү юмнаас амар хөвчлөлттэй шүү дээ. Тэгээд яг тэр Баянгалын эмэгтэй бол амар гоё ясан бүр ингээд амар лаг биетэй тэгсний ийм нүг далайн хэргийн нүг суудлаад штэ яг ийм урт юм хөвтдөг тэр хөвтдөг юм дээр амар лагийн хөвтдсөн. Би бүр тийм огт миний санаанд алга. Яг ийм төмрөн тиймэрхүү юмнуудыг тэгэл баг л зисэн хүмүүлээд өгөх тоо. Зис хүмүүл ах. Тийм жоохон тийм бос зисэн боронзон өнгөтэй. Одоо юуны урталтайгаа Чингис хаан музейн урталтайгаа нөгөө учралгээ баримлаад штэ. Биднээстэй. Тийм эрэгтэй хоёр ингээд суудсан аваад өдөөсөө. Тийм. Тэр мэрчин гээл тэгэл. Яг л одоо нөгөө үйлдвэрт ажилтдаг зэрэг мэрэгчлэнүүд л хийсэн ажлууд байгаа шүү дээ. Монументалистууд хийсэн. Тэд нар тэгэл лиштэй ши зөвгдөл зарим чадгалагддаг бах, зарим нь бол баг тушаач тийм шүү. Эсвэл хувийн хүмүүсийн нөгөө эрх мэдлээ ашиглан хувийн коллекшнд ороод байна уу? Тиймэрхүү юм байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө нэг 3000 орчим цуглуулагч байна л гэдэг юм л Монголд. Вау. Тэгээ одоо би Элбэг доржиг бол бас Монголын урлагийн хамгийн том цуглуулагчдын нэг гэж би сонсч байсан. Вау. Тэгсэн. Айгуу гоё юмнууд хадгалдаг энэ тэрэгээл. Одоо Хиро Баатар Маатар ч гэсэн их гоё юм цуглуулсан бах уу? Харсан юм шиг. Юуны галерейд нэг уран зургийн галерейд нэг гал гарсан штэ. За. Тэр мэрчин бас тэгэл учиртай л байсан юм шүү. Тэр зарим нь хайцсан чинь тий. Яг их нь мөнц юм уу? Тэгээд нөө яа балер төрхрээ. Харин тий төгсгөлт нь зүгээр. Дуртай хөшөөнүүд гэснээс би нэг хороолт байдаг нэг амар том бас хөшөө байдаг штэ бас юм битээ мөмтэй. Аяг көмөрцөн юм шиг мөмтэй. Бүр ингээ амар том хоёр мөм. Тэр чи юу? Өстө харж байгаа юм шүү. Би бас амар сайн уу хороолт. Тийм. Тэгээ нилийн бас өндөр хөөрхөн. Тийм том уу тэр. Том талбай тэр одоо байгаа үстэй тий. Бага. Тэр их гоё санагддаг шүү бас. Чулуу шиг харагдаад байдیں۔ Чулуу юу. Тэр баг бетон бах уу? Бетон байж болно тий. Каркастай харагддаг шүү ардлаасаа. Тэр бас их гоё санагддаг. Тийм ер нь бол олон төшөө байгаа. Тэгээ би ингээл тойрол яваал одоо хүртэл ингээд чинь 100 орчим юм хийлээ гэж бодоход төвөөс гараагүй л шүү дээ. Тийм.
Тэгээд тэр авд эргэлдэл идэг. Тэр ихтэй ингээд Монголд байгаа баримл хөшөө эднэрийг цуглуулсан тийм ном хүм байд юм байна. Тэр бас гоё прожект байна тий. Хорооны ном энэ тэр байд юм уу? Хорооны ном аа. Хороодууд зургийг аваад авчих. Юуны очруудын эвлэл. Аа. Одоо хороол гэж ярьдаг штэ хуучнараа л. Ихний гаргасан нь. Тэгээ зураачдыг ингээд одоо эмхтгэл маягийн л байхгүй. Зураачдын намтар баримтлагчдын байгаа байдал юм тий. Тэгээд тэр дүрслэх урлаг гэдэг хэдэн оноос хэвлэгдсэн гэдэг лээ. Сэтгүүл үүдний. Тэр мэрийг бас ингээд цахим ном өнтер болгоол. Ер нь бас зүгээр байгаагүй энэ салбар чи өөрсдөө өмчгөр яваа. Тэгж байгаа ах уу. Тэгэл манай хөлбөмбөгийн хичээл юм байна. Бар зүрхээрээ. Тайшнараа. Тэгтэл дахиад хичээмээр л нэ. Одоо нөгөө хүн төрөлхтний 2000 жилийн турш хөгжүүлсэн дүрслэх урлагийн түүхийн сүүлийн 100 жилд бид нэр орж ирснээ ингээ гүйцэхэд. Гэхдээ ер нь бол чинь хоцрогдол гэж хэлэх гэж байна. Тэ анханасаа биднэрт сонгодог байгаагүй. Гэхдээ шинээр сурсан юм маш сайн сурсан гэж хэлдэг шүү дээ үнэлдэг. Тэгэхээр энийг өшөө гоё сайжруулах. Яг хугацаа бол байгаа шүү дээ. Би өглөөч гэсэн дараа нь дахиад нэг хүн гараад ирнэ. Тийм ч би угаасаа тэр бол тийм. Тэгэхдээ жоохон яармаар л. Тий өөрөө бас хийе л та. Өөрөө бас үлдэж мүлтмээр ш түүх мөхөнд. Тэ энэ нөхөрч нэг ийм ээжсэн да. Энэ яг энд нь аягүй хэрэгтэй юм аа гэл. Тэр нөгөө хин хоёр Өскө цомоо илүү хоёр ах байдаг чинь хошин шогийн. Тэр хоёрын нэг жижигхэн мардсан одоо юу гэдгийг нэг скет өгнөхон юм. Тэрэн дээр ярьж байгаа бүрт жоохон багт гарч ирсэн. ТV коктейл үү? ТV коктейл илүү тийм баг. Тэгсэн чинь нөгөө тэр цом ахтыг имит хийчихвэл ярьж ирсэн. Би ингээд том болохоор ямар хүн болох уу гэдгсэн чинь би өөртөө том болоо нэг хөшөө бариулахар хэмжээний хүн болно доо гэж юм гэдэг. Тэр би одоо бас л нэг хүүхэд тахтаар 12 3-тад л үзчихсэн баг гэж утахад тэр ингээд энэ дотор ингээд байгаад байдаг байхгүй. Тэгээ очиргүй нэг хөшөө бариулахаар хэмжээний болдгоомаа гэхэд хөшөө тайлбарлаад явж байгаа маань гоё л юм. Бас өгчөөд өгч Гайгүй тэн. яа гэхдээ хөшөө бариулах хэмжээний хүн болно гэхээр нэг бол айхтар диктатурч нь болох хэрэгтэй. Нэг бол одоо өстой үнэхээр хөшөө бариулах хүн болох. Эрт үхэх хэрэгтэй. Алтар нэрт эрт түрээ тэгээд Эрт үхэх хэрэгтэй. Тэгэх юм бол хөшөө болж гин. Хин маршалчаа болсон болохоор өөрөө хөшөөгөө бариулах даалгавраа өгөөд тэгээ өөрийнхөө хөшөөнийхөө нээлтэнд оролцсон гэл. Бас тийм арга байна. Бас л ухуулгын зорилготой байсан гэх. Яа, тийм бах. сая стадион дээр нөгөө нэг хиний мөнхөтсөхгүй мөнхөт аваргын хөшөө байсан тий. Тэр хүүхдүүд нь тэг хакохоо илгсэн баха. Хин төмөн чулуун гэд баримлж залуу хийсэн. Бас л. Гэтэ би одоо ёо. Минь please can you болид хөө хоёлаа. Энийг юм журам байт юм лээ. Тэр одоо нийслэлийн. Би өөрөө цахиалаад харин гэрийнхаа гадаа хөшөө илгэж болох юм уу? Гэрийнхаа гадаа бол ямар мат. Чи эзэмшлийн тэр юм бол гол нөгөө нийт эзэмшлийн талбайд хөшөө босгохын тулд журам байт юм лээ. Нэгт чи одоо гавьяага байгуулах те. Тэгээд за гэдэг. Хоёрт нөгөө 100 хүрсэн байх хэрэгтэй гэдэг нэг тийм юм. Гэхдээ тэгэхээр чи эрт хөх гэдэг юу маань болохгүй болчихно шүү. Гөө юу байхгүй да. Чи төрснөөс чинь хойш 100 жил өнгөрсөн. 100 насны өн өнгөрсөн байх гэдэг. Тэгжээч нөгөө эрх нь өсөж байгаа юм байна те. Тиймэрхүү одоо юу гэдгийг журам дүрм юм байдаг юм билээ. Гэхдээ яг мөнх таврын хувьд бол 100 хүрээгүй байгаа хаа. Тийм боломжгүй юм шүү. Яг өөрөө баян хакухоо байх юм бол тий. Дөрмийг хазаалгаж болно. Тадлаад томсон шүү ёо. Амар мухай. Тийм байсан. Аавынхаа хөшөө хийлүү яах вэ? Тэгээ юу яахгүй манай баримлчид энэ төр очиод хөрөг мөргөө хийлэхгүй зураач. Би бас нэг нүцгэн зураг зурулах бас нэг bucket list байдаг шүү дээ. Цаад болчин бол зурч шүү дээ. Би сургууль дээр очиод нүцгэлчиж бас болно шүү дээ, тий. Йоо. Яг хэцүү мэ. Чи муур айл. Чамайг хараа яг айж ин гээд иргэн тарч чинь байгаад байгаа мó хайш. Тэсинаа суу. Sorry. Тийм. Яаж ч үл амтантай өсөөгөө нэ. Яг нэг юу тий. Тийм. Яг гоё ингээд юу явал гоё тий. Гадаад мадад сургууль мургуул би танаа модель болъё. Тэгээ зуруулаад идэх шүү. Зургуулаад тэгэл угаасаа тэр хүмүүстэй дахиж шидэж болохгүй ш. Ийм байсан гэдэг байхгүй. Зураг авч болох уу гэж. Петерт тохоо. Оросын нөгөө төрөлхөрлөгийн актемд. Тэгээд их сургуулийн ийм бүр том кампус байгаа шүү дээ. Бүх мэргэжлүүд нь ингээ нэг дор байдаг. Тэгсэн чинь дүрслэхүүрлийн сургуулийн оюутнуудыг заяа. Би тамирын сургуулийн одоо босод оюутнуудаас дуртайгаа сонг заяа. Тэгээд тэр нь
одоо семестрийн турш чиний татвар байна. Тийм. Тэр хүнийг чи нүцгэлнэ үү одоо ерөнхийдөө тэгтээ зөвхөн зураг л зурна шүү дээ. Тэгвэл баримлын тий. Яаха өөрөө мэд. Тэгээд миний хичээлийн хуваар тим байна гэд бие тамирын сургуулийн одоо декант нь очиж хэл тэгэхээр наа үний чи чөлөөлж өгнө. Тэгэхээр одоо би галбар тэр аль болох гоё юм байгаа хүнийг л сонгох нь шүү дээ. Тэгдэг байсан ингээд. Тэгэхээр чин тэр газрын төрслөх хөгжихгүй яах юм тийм шүү дээ. Манайд чинь болохоор одоо хөөрхий тэгэл нөгөө зургийн ангийнх нь ингээл нэгийгээ тайлал ингээл хувцас тайлал зурж шүү дээ. Тойрол. Тэгэхээр чин ингэж одоо чиний ээлжгээл ингээл 7 нэгээр зурдаг. Тэгэхээр чин нэг хүн нэг зургаас очирчоод байгаа байхгүй юу? Өөрийгөө зурж чадахгүй шүү дээ амтэн чинь. Тэгэхээр ТV-н санаа зовж байгаа юм. Би ангийнхаа хажууд нүцгэлдэхтэй санаа зовж байна. Өөрийгөө зурхгүй байх л. Гадны актемууд болохоор ингээд чамайг чи ингээд өөрийгөө зуруулсан гүт ингээд чамайг нүцгэлээ ингээд орхичдаг гэдэг баг. Тэр урлан дотор чи ингээд шалтаа ингээд явж л байна. Тэгээд нөгөө дасан шүү дээ. 2-3 цагийн дараа ингээд ялхаагаал суун үзлээ. Тэгэхээр нь зурж эхэлдэг гэдэг баг. Тэгээд нөгөө natural болох нь юуг нь гаргаа тийм. Шууд ингээл ороод ингээд суухгүй нь шүү дээ. Аим гизүүцээ татдаг гизээ нургаа тэгшилцээд ингээд гөрөө суугаад 2-3 цагийн дараа ийм болчих. Тийш. За тэгэл нэг 15 минут ингээд зогсоол тэгэл ингээд түнх мөнгө цаатгаал хачин юм бол. Би ингэж л суух. Ус нь яах вэ? Тэгсэн чинь манай чинь болохоор нөгөө натурын нэг тийм цагийн мөнгө гэж байгаа шүү дээ. Цаг хэдэнд өргөчүүл. Тэр нөгөө бага мөнгө төлмөр шүү дээ. Гялс ороод ингээд нүцгэлээ за тэгээ зогсоо. Тэгээл зураал эхэлж байгаа юм чинь. Би бол ингээд бүр нүцгэлээгүй ганц нэг нэг дээгүр хувцас тайлж мэлээ зогсож л. Тэгээ нөгөө сахал зурмаар байд юм шиг маа хүмүүс. Тэгээл зур. Тэгээ баримл ямар ч үсэн нэг хідэн хөргөө зурулсан хідэн 1-2 баримлаа хийлгсэн. Одоо тэгээ нэг хөрөг энтрээ дахиад хийлгэх санаа байна. Ягаад тэгэхээр тэр фотоноос илүү реакшн байна л да. Юм амьд харагдах. Тэгтээ бас зуруулна гэдэг чинь бас амар привилеж байна. Тэгээ би одоо ойрхон хүмүүст ингэ хэлдэг байхгүй. Бити зураг авах бол чандаа билгүү дээ. Зурвал. Тэгээ мөнгө. Хойло би бинийгаа зурх уу? Мөнгө төгрөгийн төл те яад тийм зуруулаад тавиад л гэж хэлээд. Би зуруулаарай. Зурдаг эпизод хийх юм уу? Хүн зурх амар хэцүү. Би адилхан зурч чаддаг юм. Ерөөсөө. Яг ингээд чиний одоо юу гэдэг чи уруулны онцлог би бол гаргаж харахад ингээ хүн зурцсан байна. Эмэгтэй хүн байна. Гэтэ сэндэрүү гэвэл би харагдахаар зурч чадахгүй юм бэл. Тэгээ хүний яг юу мө онцлогийг харуулах чинь бас аюу хэцүү. Хоёулаа нэг тим эпизод хийж үзүүл үзье. Тий. За баярлалаа. За баярлалаа. Маргадтай баярлалаа. Тэгээд гоё яриа орнуулсан. Маргадтай баярлалаа. Номида баярлалаа. Тэгээд та бүхэн маань Halloween-аар 10 сарын 31, 11 сарын 1, 2-нд пассаж дээр болж байгаа. Хаанта тавслуу зочлоорой. Тэгээд тэнд гоё Halloween гоч тэнд билээрээ Shopee-ийн мэнэс тикет аваарай. Сайхан хиймраа сэргээгээд. Сайхан айгаад аваа. За тэгээд орж иж гаяараа өрнүүлсэн Маргад Эрдэнэтэй баярлалаа. Брюсвейндээ баярлалаа. Намайг зочоод жисэн та. Тэгээд цаашдын бүх ажил төрөлт бүх юмд амжилт хүсье. За баярлалаа. За баяр хэлсүүдээ гоё дандаа хийж байгаарай. Тэгээд бид хоёр хамгийн сүүлд нэг үг хэлдэг байгаа. Тэгээд тэр үгийг лавтаад хэлнэ шүү. За. Сонсож байгаарай. За. Bye. Амар шүлэг унших юм болов уу? Хоёр зочдороо дандаа ингэдэг байхгүй. Уухан багахгүй гурлаа. Уухан яг ус байсан. Энд усаа болов. Нэг цэвэр ус та гэхдээ энэ аяг за мэдхгүй аяг асууж яг энэ байна л да. Ямар ч юм цэвэрхэн байна уу? Дандаа нөхөний яваад гэлээ. Энэ гайгүй цэвэрхэн. Гэл бодож. Гэл. Sorry, смус чи явчихаагүй ямар сайн бүдүүлэг. Хаашч ба. Яг нүүрчтэй уг манайх чинь ус мустай. Амар-маамартай. Боловсон юм байна. Тэгсэн чи яг нүүртэй таарчлаа. нэрмэл өнгөртэй шүү дээ. Оо яна тийшэр нэр. Нэрмэл биш л дээ. Нэрмэлээр надад яг чууж ирсэн. Oh my god. Нэрмэл биш юу байхгүй юу? Энэ хятад вилээ маутай. Тэр яг байхгүй юу? Амар мундаг асан гэсэн. Бидний нууц гэж халуун босоо. Улаан ширээ дээр улаан архаа тавьж байгаа.
Тэгээ наа чи амар алдартай. Яасын хийсэн ч арих гэлээ мэдхгүй. Ууж болно шүү машин гол. За одоо юу хөө? Энд бид нар уучт. Юу гэж ингэ Энд хийж уудаг ч тодорхой байна шүү дээ. Арай өндөр гараад ямар мохоо барьчихваа. Окей, энэ бол манай Uncut Gems байлаа. Би нөгөө нэг Рекорд хийгээгүй.